Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore. Сайн байцгаана уу Саруул ухаанд монголчуудаа. За ингээд 6 дугаар сарын маань супер дугааруудын бөөхө үргэлжилж байна. Өнөөдөр үнэхээр яасан сонио хүн бэ гэдэг шиг тийм ээ. За өнөөдөр бол Цэвэр өстө нэрэ бидний хүүхэд насны залуу насны шүтэн болсон нэгэн домог болсон хамтлагийн бас хамгийн чухал гишүүдийн нэгийг бол авчирсан байгаа. Энэ бол ингээд 2003-аас ер нь 2000-аад онд ер нь байлдан дагуулж байсан татар хамтлагийн татарын жагаа буюу жаргал сайхныгаа оролцуулж байна. За урилга хүлээж авсан баярлалаа жагаа. Баярлалаа. Үдж байгаа хүмүүстээ өрчин бүгд. Зя. Сайн байна уу? Ингээд эргэн тойрон найз нөхд ингээл асуудаг байхгүй. Манай бас подкаст ч бас овоо хөөрхөн нилээн бас гайгүй явж байгаа. Тий, тэгээд бас ийм сайхан зочдынхоо ачаар 7 сарын 5-нд байдаг баха танаа чинь. Тий. 23 жил болж байгаа юм шүү дээ. 3 оноос. Тийш шүү дээ. 7 сарын 5-ныг ягаад гэж хэр сонор рекордстай бид нар аль биесээр хамтрах гэрээ хийцэн байдаг. Тэгээд яг тэр гэрээ хийж гар үсэг зурсан өдрөөсөө бид нар аль биеснэ гэж тооллоо явуулдаг. Түүнээс болохоор бид урч нөгөө багын нэг ангиас явсан найзууд. Бүжиглэх үедээ бүжиглээл тий. Нэг л ангийн одоо нэг ангийн бага ангиас хамт байсан. Тэгснээ сонирхол нэг ижил сонирхолтой тийм л 3 тэр байсан шүү дээ. Бүр ингэж багын найзууд тэгж ингэж гарч ирээд тэгээд үндэсний хэмжээ хүртэл явсан тохиолдолд ховорох шүү. Шинэ арай сүулд нийлж мэлдэг шүү дээ ядаж тий. Яг бид гурав аяга хацтай л гэж боддог би бол. Яагаад? За одоо тэр чинь хүртэл юм тохиол те. Яагаад ч нэг ангид байгаа. Яагаад заяа битээр анх өдөр тутам FM-ээр өдөр тутам гээд нэг юм MC тахын нэг юм хөтэлдэг хипхоп хөгжмийн нэвтрүүлэг. FM чи одооны юу юмтэй мэдээлэл авдаг ганц сууг байсан юм уу? Тэгээд энэ чинь дуурлан, айн, инээн хүмүүстэй холбогдно бүхэл юм болдог байлаа шүү дээ. Нэвтрүүлгүүдэнтэй ингээл янз бүрийн аимшигын нэвтрүүлэгч гараад. Тэгсэн тэр олон нэвтрүүлгүүд дотроос заяа битэр зөвхөн өдөр тутмыг сонсдог болж таарад. Ангийнх нь нэг завсарлагаанаар тойроо суудсан. Би тэрийг үздэг үгүй би гэдэг нэг флексдэг нас байд шүү дээ. Анхаарал төртгөл. Би бол тэрийг үздэг. Чи бол тийм үү? Би гэж бичсэн чи битэр бүгднгийнх нь сонсдоггүй нэвтрүүлгийг сонсдог болж таарсан. Өдөр тутмыг. Тэгэл тэрнээс эхлээл битэр яриад MCM гэж Францын хөгжмийн сувгийг сонсдог тухайгаа яриад. Гэхдээ ч одоо нэгдүгээр ангиас бэлтгэл ангиас хамт байж яагаад сонирхлоо битэр мэддэг юм бэ гэдэг. Маа заяа бол багын хүмүүс ингээд шавцсан инээлдэж идэг газар ингээд байждаг тийм соронт шиг хүн байсан. Би болохоор нөгөө их л даруухан л хүн байсан шүү дээ. Одоо өөрийгөө одоо ингээ харахаар жоохон тэр кинон дээр гарч илээ их онц сурдаг байсан. Ооных амар биш ангидаа. Гахаа нөгөө бүгд жагаагаас хуулаад байдаг. Бас тэр үл хэмжээндээ бол байсан юм. Тэр хэмжээндээ бол байсан. Нэг сургуулаа төлөвлөлөө нэг олимпиад явчихна. Мөөгийн хизэн нь орж ирж байгаа юм. Ер нь бол бид нар цугл байж байгаа л. Гэтэ нөгөө бүжгийн хамтлаг болчихж байгаа эхлээд. Тий. Тэгээд дээр нь шүлэг бичдэг болоод болыг гэж заяа битээр даялаа шүлэг бичиж үзье гэдэг. Дээр нь дуу хийж үзье гэдэг. Тэг гэрт ингээд микрофоныг байхгүй болохоор энэний залгуурыг нь одоо нөгөө бид нар жижиг юугээ ярьдаг штэ. Тэрийг микронд залгаж агаад одоо юугаараа чихвчээрээ бид нар микрофон болгоод бичиж үзээд болоод байгаа байхгүй. Тэр одоо өөрийн гэсэн үгтэй болоод. Миний санджаар тэр үед хичээлэн хамтлаг Lumino хамтлагийн дуунуудыг тэгж бичиж үзэж ирсэн дагж дуулж одоо cover хийнэ гэдэг шиг. Тэгж жаад өөртөө дуу хийж үзээл та шүлгэвчигээд. Тэг битэр яг 7 хоногийн хугацаа өөртөндөө өгöd. Яг тэр үед нэг инээдтэй болсон. Уран зохиолын хичээл орж исэн манай булган багш. Жинхнээс юм Толстой бол гэдэг юм багш байсан. Яг үнэхээр тэр хүнээс л ер нь уран зохиолын гоо зүг мэдэрч исэн байх. Одоо бодоход тэр хүн аюу чухал юм ярьчдаг байхгүй юу ингээд зохиол бичих, шүлэг бичих тухай нэг юм. Өөрөөсөө хуулт юм аа гэд. Амьдралыг харж байгаа хуулж бичт юм аа. Энэ дээр бол та нар хуулан бичүүлээг загнуулахгүй. Цээж чигийг хуулан бичих гэвэл муу аав шүү дээ. Гэсэн чинь уран зохиол дээр хуулж болно гэдэг юм сонсоор аягүй сарц гэж сонссон. Тэгээд тэр хүн арга зааж өгсөн юм шүү дээ бид нарт. Хэрвээ та уран бүтээл хийж байгаа бол өөрийгөө тухайн амьдралыг ч юм уу те эсвэл
харж аваад бодит юм ингээ хуулж өчтэй шүү гэсэн тэрийгээ одоо реализм энтрийг тайлбарлаж ийсэн санагддаг байхгүй. Тэгээ тэр нь ингээ амар орцсон хийж үзмээр санагдав ч юм. Тэгж жагаад тэр чин даалгавар өгж байгаа. Нэг юм жижиг зохиомжлог хийдэж штт. Тэгсэн чи би тэрэн дээр нэг эмигнийг өрөвдүүлэх гээд айгу тийм эмигнэлт тийм сүрхий юм зохиовоо. Тэгээ явж байгаад бүр ингээ яг багш дуудах гэдэг нөгөөдг маань дуусаагүй байсан. Эмээдээ нэр өгөх гээд гол дүрдээ харж байгаад бал эмгэн гэд нэрлэлчдэг байхгүй. Тэгээ тэрүүгээр би онц авчдаг байхгүй. Дараа нь бууж ирчээд би заяв дээр зүг суучаа. Өөш бал эмгэн гэж жижигнээсээ тийм эмиг мэдх юм уу гэд би тухай зүгээр зохиогоо гусцсан. Тэгээ би хэлсэн байхгүй. Үгүй юмыг харж байгаа хуулж бичих гэдгээс өөр юм байна. Зохиод фантазилж бас болно. Жишээлбэл тэр би зүгээр нэр өгч чадахгүй болохоор бал руу харжаад бал эмгэн гэж бичсэн юм а гэдгсэн чи заяа. Чи балаасаа жишээлбэл хуйлсан л шүү дээ. Ингээ би тэр зохиох тухай амар мэтгэлцээ нэг өрнж ихсэн. Тэгээд тэр явж байгаад нөгөө нэг дуу хий дээр ирлээ. 7 хоногийн битэр юм өөрсөндөө цаг тавиад тэгээ харуулахгүйгээр шүлэг бичье гэд. Тэр үе заяа болохоор райм гэж юм ярьж ирсэн. Тэгээ би болохоор сүүл холболт одоо тэр бичлэгийн арга техникүүдийг уран зохиолын юмнуудыг бол хичээл дээрээс л харж байгаа толгой холбоо сүүл холбох те яг үгүй. Заяа шиг тийм нарийн мэдрэмжтэй байгаагүй. Тэгээ би нэг 10 хэдэн шүлэг бичсэн. Тэгээ бүгд шүмжлэлт. Тэгээ хөлдөө толгой яасан хийсэн ингээд эцэгийнх хайрыг үнэлдэггүй яадаг ийдэг ямар ч хэмнэл байхгүй. Ритмгүй. А заяа бол ганцхан шүлэг бичсэн. Халахын голын тухай. Тэр нь амар. Одоо болтол нь одоо цээжинд байгаа. Ингэж эхэлдэг. 1939 оны дундуур Японд төмгийлэгчэд үхэгсийнхээс ийхгүй байхгүй байлдагчид их наран улсад амьд дадсан тэмцэгчид наран улсын төрийн бодлыг тууштай дэмжигчээ гэдэг ингэ бичсэн. Би бүр шок. Өөрийнх нь нөгөө нэг амар тийм гэсэн нөгөө шүлгээр үзүүлэхээс ичсэн. Булгасаа хин өөрийн чадал хэрээр гэдэг хавцаа. Оо тэрнээс мэ. Тэр чинь бол хэмнэл хэмжээтэй. Ааха. Зүгээр л хүлдүү тарих толгоогоо сэргээ хатаа тийм мэдгүй амар л загинцсан. Гэхдээ яг тэр ингээ одоо харахаар манай дууны философи дотор бас байгаа. Яг тэр бид нар шүлэг бичгтээ яг тойрч сууж байгаа ярьдаг. Баахан одоо ингээд задаргаанууд их хийдэг байсан ба амьдрал дээр болж байгаа үйл явдлуудыг тэгж яагаад бичдэг. Тэгээ мань хүн уралдаг. Одоо юу гэдэг дизайнаа бид нар ингээд хоорондоо яриа батллаа. Манай хүн жинхэнэ хийдэг хгүй. Яг наад сэдв чинь үү ингэж хэлүүл яаж юм гээд. Тэгээ заяагийн тэр шүлгээр хамгийн ихний за заяа ерөөсөө шүлгээ бичих юм байна гэдэг хамтлагийн ажлын тодорхойлт гарч ирж байгаа. Угаасаа заяа бол үгүй сайн бичдэг, бит мит хийдэг те. Тий. Тэрүүгээр яагаад дуу хийгээгүй? Ястаа мэдхгүй. Тэгэл танаа 6 цомгоос бол би бол тийм үгтэй дуу санахгүй. Тэрэнд бүр айч чигээгүй л. Айч чигээгүй харин тэрний утга санаа нь бол жоохон тухайн хүүхдүүд л бодож байгаа ч гэсэн жоохон хүнд штэ. Манай бидний одоо байгаа геополитик хувь заяаг яриа л штэ. Ийм газар бид нарт буландуулсан. Гай тэр тухай. Заяагийн одоо жишээд юу Улаанбаатарын нөлөөс байна те. Сая сүүлд бол та хэд бол яг бөөнөрөө те Young Mojig инжентэй ингээд ремейк хийж байна. Энэ хизээ гарсан юм дэ 8 онд гарсан юм Улаанбаатар. Тэр манай 2006 оны тоглолтын зориулж гарсан юм. Бүр тэр өмнө юм биш үү? Тийм. Тэр үед Камертон хамтлаг бас аюу том тоглолт хийсэн. Би нэрийг мэдэхгүй байна. Тэр хамтлагаас манай одоо маркетингийн манай одоо нөө захирлууд биднэрт ингэ байн хэлдэг байсан. Энэ ахнараасаа сууралц. Хамтлаг гэдэг чи одоо те нэг юм байгууллага байгаад байна. Хаана юу нь үйдээ, хэн юугаа хариуцдаг, ямар баг ажиллаад байгаа тэрийг суралц гэдэг. Камертоноор жишээ тавьдаг. Тэгээ тэд нар тоглолт хийхдээ бүгд солон мэдээсэн байхгүй. Тэгээ бид нар бас дуурайгаал ер нь нэрээ одоо нийгмийн хэрэг танигдах хэрэгтэй. Яг тэр эхлээд эн чинь нөгөө хамтлаг учраас имиж бүрдүүлэлт яригдаж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө өндөр намаас ахуулаад жишээлбэл те зурган дээр яаж зогсох вэ? Хин ер нь номер 1 гэж имиж барьж явах хүртэл тохирж байгаа шүү дээ. Тэгэхээр амин одоо машинаар бол те мотор нь тэр хамаг гол юм хийж байгаа хүн ахлагч ингээ явах нь зүйтэй гэд. Түнс менежмент хийдэг нь биш. Менежмент хийдэг нь бол би байсан ер нь бол. Гэхдээ хамтлагийн ахлагч чи юм бэ гэхээр гэд бусдыгаа одоо жишээлбэл ятгачдаг те нэг баг байгаад дээ шүү дээ. Тэгвэл өөр нь өөртөө гартаж идэг. Зовлон жаарлаа мэддэг нөхөр байх гэдэг. Тэгээд дахиад одоо зураг авалт илдүү юм дээр тавихад хүртэл ингээд 3 хүн байлагт хоёроо хойш нь нөгөөдг нь урталтаа гэд
дүрмүүд байж байгаа шүү дээ. Тэрүүгээр манай заяа бол ерөөсө сонгуульд шууд ялсан. Угаасаа тэгээд ер нь бол баг Монголын хипхопын төвөнд бас бүх цаг үеийн топуудын нэгт яригдэн шүү. Манай заяаг бол ярина. Би одоо өөрөө фэн. Яагаад энэ хамтлагийн гишүүн болсон юм бэ гэхээр заяатай л бод. Одоо тэр шүлэг ингээд л би шууд шүтэн биширсэн л дээ. Вау, наа чин супер. Одоо ингээд ингэдэм билээ. Баж яхтай жишээ нь ярьж байгаа те. Луминогийн анхаагаа хэлж байгаа. Тэгэхээр заяаг хэлж байгаа хөөхгүй бас. Тэгээ ингээд одоо юу гэдгийг те. Өөр одоо ингээд бус ингээд явж байгаа хөөхгүй. Тэ. Тэгэнгүүт яг хажууд байгаа үнэ ч гэсэн шүтэж бас болдгол юм байл л те. Тий. Би бол одоо яг жихнээсээ татар хамтлагийн гэж хэлэхгүй. Заяагийн фэн. Одоо тэр 16 таа байхдаа л вау гэл лайк дарсан. Бас ойроо сарахаар ямар амар вэ гэд. Би бол жишээ ингээд stand up comedy дээр бол идрэг бол бас шүтдэг байхгүй. Супер те. Тэгээд тэр чинь нөгөө бүр яг ойроос за яаж энэ жоок ингэж хийж би бүр өөр одоо тий жирийн үзэгчээс илүү ойлгох байгаа байхгүй. Энийг яаж задлж ингэж тий Монгол охин гэдэг сэдвийг Монгол ах гэдэг яг ингээд тэр задлж байгаа процессыг ингээд мэдээд байгаа болохоор яг тэр хэмжээнд би чадахгүй байхгүй. Тэгж бодохоор. Гэхдээ сая хэлж штэ тий айгуу тийм тэр наран улс мусгийн хүн сэдвгээд чинь Улаанбаатарын нулимс бол маш хүн сэдв байхгүй. Тэгвэл яг л тийм ээ одоо бүр амар хүнд ярьдэн штэ тийм биз дээ ингээл юу найз юу лээ нөгөө янхны бааранд арвалцсан найз охин өөр те сарвалцсан тэгэнгүүт чи эн чинь ингээд амар юм нэг бодлын бас үнэн зүйлийг хэлж байгаа. Яг л баарн дотор юу болж байна те найз залуу нь одын бүксиг гөлрөөстэй гэдэг. Тэгээд тухайд бас Жими ч гэсэндээ ингээл имгэл амар хүн зэтвэр дуулдаг байсан. Тэгээд би одоо бодоод байна л да та хэд эсрэг өдрийг ингээ бодонгууд чинь би бол тэрийг архины хэрэглээг сурталчлах гэхээс илүү хүмүүсийг магадгүй жигшүүлж байгаа байдал жууш магадгүй. Эсвэл тэр зорилго нь тийм байсан юм. Ингээд ер нь хипхоп урлагаар дамжуулаад энэ зүгээр л цэвэр зүгээр урлаг гээл битэнд нь ингэх юм уу? Давхар мессеж зээсч өгөх гэж хичээдэг байсан юм уу? Манайх бол ер нь хүмүүсийн хувьд янз бүр шүү дээ. Өөрөөр урлагаа хийн. Тэр нь заавал хипхоп байх ч албагүй те. Юу ч хийж болно шүү дээ. Нэг шавар ингээд хараа суужж бол. Бидний хувьд бол ингээ мессеж л өгөх гэдэг байсан. Илтгэл тавьж байгаа, илтгэлээ бэлдэж байгаа юм шиг л. Заавал нэг юм мессеж байна. Тэгээ бүр хүүхдээс болохоор одоо энэ маркетингийн 7 хуулийг ч ойлгохгүй. Тэрний эсрэг 8 дахь хуулийн зохицоо явьжсэн. 70 дутагтай хүүхдтэй хүн ойлгоход хэцүү гэж мэгээд. Тийм шүү дээ. Юмаа зарах гэж амар хялбар байлгах биш те. Бүр баг дэлгүүрөө нуугаад шүү. Хүн олоод иржүүл мангалаг дэлгүүртэй гэдэг шүү дээ. Шүлгийн дотроо үгэн дотроо үг хиймээ. Одоо тэр сүүлд одоо жишээлбэл сая хүндэж Улаанбаатарын нулимс гэдэг дөө ийм хэсэг гардгаа гэт. Гэтэл сая ингээ бид нэр шинчлээд яаж яах би яагаад заавал тэр хэсгийг авч үгэлж байгаа юм хэрэг тэр дууны шүлгийг бичиж яхад бид нэр ярьж исэн бохгүй. Бид нэр зохиогод ярьсан биш. Хүмүүсийн хэлсэн батлагдсан юмнууд чухлаа. Одоо жишээ нь одоо судалгааны ажил гэдэг чинь тухайн хүн батлагдсан юмнуудаар яваад хүмүүсээс иш татаад баталж байгаа шүү дээ хийсэн судалгаа. Түс өөрийнхөө би нэг юм ингэсэн чинь юм байд юм байна гэж ярихаар хинж ойлгохгүй шинжлэх ухаан батлах. Тэрэн шиг тэгж бид нар хүлэмжшүүлэхэд хэн нэгэн өгөөч наа чи юм шиг хэлж чадахгүй байхын тулд нийтээрээ хүлэмжшүүлж байгаа үгнүүдийг ашиглах хэрэгтэй. Тэр мессежүүдийг жишээлбэл охид ариун бол төр ариун гэдэг үгийг яаж оруулах вэ гэхэд манай хүн уралж байгаа байхгүй. Гүнгүүтээ найз залуу те оддын бүксэг гавлын суугаар гөлөрдөг найз охин нь баарны залуучуудын үүрт гөлөрдөг. Эн чинь гэр бүлийн доктортой харилцаа нөгөө улс их орн нөгөө манай саяны хэлдэг охид ариун бол төр ариун ингээд амар үг байгаа байхгүй. Тэрийг л манай хүн тийч уралж байгаа. Зүгээр яг тэр чигээр наваа хэлжүүл бид нар юу хийгээд байгаа юм те. Бид нар ямар креатив ажиллаад байгаа болчих واخгүй. Гэтэл өөрийнхөө тийж гоё уралж байгаа. Тэгээ нөгөөдг нь манай нөгөө булган багш хэлсэн юм яваад ш. Яг харж байгаад хууламжлаг гэж байгаа. Инхээр энэ ч яг урлаг жинхэнэ зүйл. Hey guys, хамтаа одоо ярьлаа. За, манай подкастын хамтран ажиллагчаар мандал хуримтлал ажиллаж байгаа. За, ингэж бодъё л да. Хүүхдийнхаа 100,000 төгрөгийг төрсэн цагаас нь шатгалаад ингээд явах юм бол нэг 21.6 сая төгрөг хуримтлагдаж байгаа юм. За, хадгаламжинд хадгалуулах юм бол нэг 45 сая болоод за тэгээ манай мандал хуримтлалд хадгалуулах юм бол 98 сая зөвхөн 77 сая нэг хүүгээс аваад байгаа байхгүй.
Тэ. Хүүнээс байгаа байхгүй. 21 сая болох боломжтой 98 сая төгрөг ер нь бол болж байгаа. Тэгэхээр бол одоо юу гэсэн үг вэ те? Ер нь одоо үрдэг биш хоримтлуулдаг гэдэг бол мандал хоримтлал юм бол урай нь байгаад байгаа. За тэгээд гол нь нөгөө алтан байх ёстой шүү дээ альва зүйл чинь. Мөнгө санхүүгийн одоо тэр хүмүүсийн мөнгийг үржүүлнэ энэ төр чинь заримдаа too good to be true буюу хит гоё сонсогдоод байдаг. Тэгээ ихэнх тохиолдолд тийм байдаг. Гэтэл мандал хуримтлалынхаа маань санхүүгийн зохицуулах хорон дээр бол одоо тусгай зөвшөөрөлтөй, найдвартай бүтээгдэхүүнтэй. За тэгэл ерөөсөө аппликейшн карта холбоол болоо. Аюу амархан тэр user experience талаасаа. За тэгээд ер нь ингээд хугацаанаас өмнө цуцлах хідэн жонсар жил одоо хамаагүй те. Ер нь бол тэрийг бол бүтэн гаргаад өгчнө. Зайлшгүй хүнд мөнгө хэрэгтэй байж болно шүү дээ тийм ээ. За тэгээд одоо хуримтлалын хүч буюу одоо эн чинь хүүгээс хүү бодогдож байгаа учраас одоо англиар бол compounding interest. Тийм учраас энэ мөнгө бол гарч ирж байгаа юм. За тэгээд мэдээж одоо хөрөнгө оруулалтын сан учраас хуримтлуулсан одоо 1000 төгрөг хүртэл бонд төвцөө зэрэгт хуваарлагдсан ордог. Нэг гэсэндээ өөрийн гэсэн хөрөнгө оруулалттай болно. Тэгээд хүн ер нь нөгөө зөв дадалтай болчоор ганц нөгөө мөнгө биш тэр тууштай байдал босод зүйлс нь бас даваа тал болж байгаа юм аа. Тэгээд хамт байгаа мандал хуримтлалынхандаа талархал илэрхийлье. Үрдэг биш хуримтлуулдаг байл. Хүүгээс хүү одогддог хуримтлал. Хүү өдөр хуримтлал. Автомат таталтай хуримтлал. Апа татаад хуримтлал. Мандал хуримтлал. Яг үнэ. Одоо юун дээр ч гэсэн ингээл зарим доонууд бол ингээд зүгээр л марцсан байдаг тий. Мессеж гээл ингээл. Тий. Мессеж бол бас мессежтэй. Мессежтэй. Тий. Хүмүүс мэддэг юм билээ. За. Бас л нөгөө саяны ярьдаг нэг хүүхдээс болохоор бид нэр амар далд утгатай хийсэн. Тухайн үед тэр дуу 2006 онд гарч байгаа. 2006 оны үед нөгөө амар одооны өргөн өмдөмсөд болчихлоо шүү дээ. Эн чин унаад ингээд ер нь юмныхаа эзэн байгаад байна шүү дээ. Ямар нэгэн стилийн яг өөрийнхөө цаг үеийн. Гэтэл тэр стил ингээд буугаад ирэх хүн амар өөрчлөлтөнд орсон мөлий. Бид нар нарийнхан өмд рүү шилжиж байгааг шүмжилсэн. Мессеж гэдэг дуу. Мессеж өгч байгаа. Энэ октод амар ишүүд болоод хүүд амар хүүхэн шиг болж шүү, шалчгар болж шүү. Тийм. Тэр утгаараа бид нар хэлээд явдал марцсан сан. Тэр утгаараа бид нар өөрсдийнхөө дүрийг эмгтэй болгож хийж байгаа байхгүй. Тэгээ дууны нэр нь ч гэсэн мессеж гэдэг. Амар зовлонтой баста хүн ингэж бодож байгаа. Харин тий. Тэр бол нэг одоо ингэж урд нь ингэж тайлбарлаж байгааг бол хараагүй юм байна тий. Тийм хүмүүс бол их сайхан жүжиглсэн эмгтээлэг дүр их сайхан гаргасан гэдгээр л үлдсэн. Тий. Уг нь мессеж нь хүү солигдоод байна гэдгийг л яриад байсан юм л. Үгийг ингээд сонсох юм бол тий. Буцаад эсрэг өдрөлөө ороход бол яг тэр клип бол юм нэг харахад нэг таата клип биш шүү дээ тэр чинь. Үүр амар. Муухай аригчлаа гохгүй тий. Уруудан дөрөд. Тий, уруудан дөрөд жоо клип байгаа шүү дээ тий. Тэгээд тэр мэрч гисэн гэхдээ ингээд нэг юм яг ингээд клабд ингээд бит мит нь бол гоё. Тэгээд ингээд бүгд тэр арх авах талаар л ингээд бараг өрөөлөө тий. Гэхдээ эцсийн зорилго нь бол нэрээ юу л байгаа юм л да. Энэ зүйл бол нэг тийм сайхан зүйл бишээ гэдгийг л ард нь бас явж л байдаг. Тэр бол бас бидний цаг үе дээр айгүй мундаг үлдсэн дөө. Одоо ингэсэн юм л та Апо компани Боргоо гэ пивнийхээ сурталчлага хийх гээд тендер зарласан. Тэг шар аргийг л одоо сурталчлах гэдэг. Ер нь бол зорилго нь. Тэг бид нэр тэр дуу хийж сойсон. Тэг бид нар ялагдсан л та камертон хамтлагийн ахлагч болдох ялаад Монголын номер 1 гэж реклам явдаг да. Тэр тэнд бид ялагдж ирсэн. Яа тэр дуу одоо тэдний маркетингийн албаныхаа ойлгоогүй юу? Хит тухайд шинэлэг үйсэн үү? Мэдэхгүй. Ямар ч байсан л тэгцэн. Гэхдээ гарна гэж зөрсөөр байгаад хийж гаргасан. Тухайн үед яг нөө киквалк нэрийг хэлж мэдэхгүй. Нэг бүжиг хийдэг байлаа шүү дээ. Тий, юу? Сивак тий. Камер ингээл бүжиглэл. Манай хүн яг тэрний хэмжээгээр тэгтээ хаазыг хийнэ гэдэг байхгүй. Заяа. Тэгээ нэг өдөр ордсон чи ямар ч юу байхгүй. Одоо мелоди хөгжмөний инструмент байхгүй зөвхөн бит хийчихсэн. Дүм гэл ингэ зөвхөн тийм юм та. Надад чи илдүү юм хэрэггүй. Гэл одоо надад чи амар ноттой те. Зан мэдгүй юм хэрэггүй. Наа чи амар гоё юм гээд. Тэгсэн манай арх уух чи ерөөд юм хаг солиорл шүү дээ те нөгөө янз бүрийн тогтсон байгаа
ажиллаж байгаа энэ хэдийн юмнууд ч жоохон ундарч гацж байгаа юм шүү дээ. Тэгээ нэг хагас солиорл. Тэнгүүд манай хүн тийж мэдрэгдэг гэсэн. Хятадын тэр нэг одоо манайхаар шашны нэг юм бүжиг байдаг шүү дээ. Цангийн юу гэдэг вэ? Цан. Тэр хоёр инээдтэй санагдсан гинэ. Яг нэг галзуурцсан. Тэгээ үзээд юу ч ойлгохгүй юу болоод юм нэг хүн тан гэ. Тэр мэрийг оруулсан. Нэг ч одоо ингээд шашны те амар юм ном уншихад бүх юм нь учиртай байдаг да ингээд тэр том дамрын дээр нь зөхгүй голдон зөхгүй голоос жоохон доор зөгтөө энэ бүгд учиртай байдаг шиг нөхөрд нөөтг амар тайлбарлаж байна. Ийм биттэй ингээд. Тэгээ энэ дэр хідүүлээс юу гэж мэгээд амар орч үе. Америкуудын тэр удамжны юм гоё хийн мэн гэд. Тэгсэн чинь одооны big film, big entertainment гэж байсан болдоох. Тэгээ манай сонрын манай одоо захирал чулуудаа гэдэг энэ хоёр хүний санаа орж ирсэн. Үгүй ээ. Энэ дуу тэр чигээрээ алкоголыг дэмжсэн үгтэй байна. Харин эсрэгээр нь клипийн эсрэгээр нь. Тэгээ мессеж чи юм байх хэвээр. Тэгээ фан байвал гоё юм байна. Бүгд ингээ гангалаад гоё харагдахыг хүсэж штэ. Яг тэр клип гэдэг чинь аюу чухал юм байлаа л да. Тухай те. Зурагтаар тухайн дуучны уран бүтээлч клип гарч ивэл тэр юу тэгэл супер болчиход байна штэ. Тэгээ тийм чухал юм дээр амар бодож ажилласахгүй аюу олон хүн. Тэгээ зохиолыг би хараад тухайд үнэхээр ойлгоогүй. Айгуугаа дөрөтөд идэг. Дуу сонсоход супер те. Клаб дууяад идэг. Яаж хийж байгаа юм бол. Тэгээ клип гарсан. Одоо эргээ харахад юм олон хүнээс нээлж хийхээр дотоонуудын нэг очиочод бөглөөд аюу дайжгүй юм болж тээ гэж бодлоо. Одоо Нарантуул зах дээр хүртэл нөгөө мангасын ам одоо тэр нөгөө уран юу зүрлэл нөгөө шүү дээ. Архины амштай ингээд төгтөх гоожоод гэд арх тонгоолгох тоолонд хүний амьдрал уруудаад байгаа гэдэг тэр нэг уран зохиолын юм нь тий зүрлэл нь тэр мангасын амар гулгаал гарч ирэхтэй мэй болчиход байгаа шүү дээ. Эхлээд амар гулгаал байгаа нь тий ингэж лаглаг гарууд явал бууж ирээл мяарад байгаа шүү дээ. Тэрүүгээрээ жишээлбэл Нарантуул дээр мангасын ам гэж жишээл газар үүсцэн ч байх шиг тий. Тэгэд яг аюу сонин одоо маш олон хүний хөдөлмөр гэдэг бас аюу далаацтай явдал юм байлээ. Одоо ер нь зарим клипүүдийг яг 100% цэвэр зохиол байна уу эсвэл бодит амьдралаас идэвсэн байна уу гэдгийг асуух гэдэг. Одоо нулимс туссан хайр дээр бол заяа ингээд ийм охиноос бол галзуу гэмлэгтэй байгаа шиг байна. Тий. Тэр юун дээр бол за бусдын хайрыг хүндэл бол за тэр жигтэй клипэн ч үгэнч те. Тэг кино те. Яг ингээд энэ ямар нэгэн тийм хин нэгний амьдралаас идэвсэн тийм зүйлс байна уу? Хайрыг хүндлээд бол байгаа. Одоо манай сая гарсан татар кинонд жишээлбэл гарч байгаа. Кубана гэдэг гол дүрд. Тухайд бид нэр ер нь бол хоёр дуу зориулсан юм. Нэг нь бол хайрыг хүндэл, нөгөөх нь бол хорвоо гэдэг дуу байт. Хорвоо, энгийн хорвоо. Тий. Хакерхатуу. Тэгээ TG гэдэг нөхөртөө. Тий, TG-ийн үг бол зүгээр математикийн томьёо шүү дээ. Тэр амар тий. Бид нар тухайн үеийн дөрөвт гишүүн юм юу юм бол гайхал өнгөрч ирсэн. Айгуу тийм нэг үзэл бодол нийлдэг тийм нэг найзууд өдөр шөнөгүй хамт явждаг байсан. Тэгээд хамтарч тийм дуу хийж. Заяа тэр хоёр ялангуяа айгуу их дийлнэ. Угаасаа юунд стил нь ч ойролцоос. Тий. Манай анх Eminem-ийг ингээд яг гусдаг. Тэгээд бид нар ингээд нөөтгөд бол та гэдэг. Тэр чинь бас нэг амар тий нөгөө Eminem-ийн Way I Am-тай адилхан флоутэй I see back with his pack of zigzags in this bag of the weed it gives me the shit need to be team темпераментын хүртэл ялахдахгүй. Одоо нөгөө дөөрөө чадчих штэ амарлаг. Тэрүүгээрээ анх бид нартай танилцчих. Тэгээд тэр дууны амар хөвгтэй ш тийжгийн үг би одоо ч гэсэн ингээд яаж ингэж гоё ахуугаасаа салж ижил хүн ер нь тэр хийн л дээ. Тэгэхгүй тэгэл одоо юу гэдэг өдөө болчоод их нэртэй болоогүй юм уу хүүхдгүй юм уу ажил төрөлгүй юм уу боловсруулахгүй юм уу унжаа машин чи юу юм гэдэгт уягдсан юм бол тийм бичиж чадахгүй. Тэр бүтэн салтсан. Ахуй тэрэнд хамаагүй болцсон байжгаад бурхан шиг болчлоо шүү дээ. Тэгээ хүмүүсийг харж байгаа хосч шүү дээ тий. Би л яг тийж л утсан нөхөр өстө. Гөөмөн салжээ гэж. Гэхдээ тэр тэгтээ тэр чихтэй амар үг нээр шүү дээ. Нэг үгийн салчид буруучих гэдэг. Татарын хорвоог сонсоог бол тэр чихтэй амар. Тэр нөгөө түрүүнд би хэлсэн зүүрлэл аягүй ашигладаг байсан ингээд. Жишээ нь заяа битээр анх
эхнэрүүдээсээ салаад X-үүдтэй зориулж дуу хийхдээ эхнэрийг амьдрал гэж нэрлэдэг байсан. Эхнэрийг одоо X эхнэрийг. Тэгээ амьдралаа чи намайг яаруулад энэ төр гэд. Уг нь бол тэ эхнэр минь чи намайг яаруулад гэлчлэн шууд ойлгоч нь л да. Энэ ийм утгатай юм. Тэгт ингэ сонсохор нэг амьдралын тухай юм шиг болгоод өөрчлөд байгаа юм. Хорвоо яг тийм утгатай. Хахир хатуу хорвоо гэдэг ч одоо хахир хатуу кубана гэж байгаа юм. Хүн баггүй. Хорвоо гэдэг бол тэгээд хүн бол ихэнх хүмүүс бол мэдээж хэрэг тэрийг тайлбарлахгүй юм чи яаж бичнэр л ойлгоно шүү дээ. Сонсохоор амьдрал хорвоо хатууг л дуулаад байгаа юм байна да гэж. Тэгээ Кубана бусдын хайрыг хүндэл дээр тэгээ яасан гинэ. Тэр хүнд тэр хоёр дуудыг зориулсан байна. Тэр ихтэй яг тэг бодит үг болж таарч. Бодит үг ер нь бол бодит үг. Мэдээж хэрэг сая кинон дээр бол янз бүрийн ашиглах юмуд байна шүү дээ. Өөр байсан баг. Гэхдээ 10 нас бол гараагүй. Тэгээ нэрнгээсээ нас урчиж байгаа. Тэгсэн. Тийм үү. Тийм болохоор л биднэрт ингэж байгаад идэг. Ер нь олон юм байгаа манай татарын одоо анхны цомог, хоёр дахь цомогт орсон дуунууд тэр чигээр ингэж бодит амьдралыг ингэж шингээгээд үлдээч гисэн. Second album дээр ч одоо алдаа гэдэг байдаг шүү дээ. Тий. Тий. Тэр бол жишээ нь айгүй эрхчлөөтэй арчилсан утгатай юм шүү дээ. Алдажлахгүй л гэж загнуулж өссөн. Тэгээ өөртөө амьдраад үтсэн чинь алдах чаа айгүй туршлага өрөмтлүүлэх арга байлаа гэд утгатай байхгүй. Алдахаасаа битээ яагаад байл гэсэн утгатай шүү дээ ер нь. Нулимс туссан хайр бол тэр клип бол зүгээр яг гоо ер нь фантазны юм тий. Фантаз байгаа. Тэгтээ яг одоо миний амьдралд тохиолдсон бас үйл явдалтай холбоотой. Одоо намайг ингээд сонорт орохгүй байж хахад найз охин маань хамтлагт маань аяг дургүйсэн. Чи энэ замаар явахгүй гэд. Хоёлаа гадагшаа явж бачилэр хийх ёстой. Тэгээд ингэн гэлтэй. Тэгсэн чинь би нууцаар явчихад би ч англи руу 75% тэтгэлэгтэйгээр цэвэр усны нөөцийн тийм бакалаврт явах гэсэн бод тийм үү. Тэгээд тэгтэл сонор гэдэг чинь миний ингээд амар том мөрөөдөл ороод ирлээ. Тэгэхээр чи ингээд сонголт их боллоо. Тэгээд сонорыг шууд сонгосон. Одоо нэг татар хамтлага. Очоо гэрээгээ ийцэн. Найзгандаа тэрийг хэлээгүй байсан. Дад мэдсэн. Энэ урлаг уран бүтээлийг хөөж явах гэж байна. Нөгөө бит хоёрын ярьсан төлөвлөгөө нуурж унах гэж байна. Тэгээ тэр үед бол нулимсаар гэдэг дуу гарсан байсан. Утхан тэр чинь жоох өөр. Баяныг дагаа салаа авчиж байгаа охины тухай тийм аймаа дуухгүй. Ядуу учраас хөрхий хаягдчихлаа шүү дээ. Тэгээд гинэн цагаан сэтгэлээр хүний охиныг хайрлаад би сэтгэлээрээ хохирлоо. Төндөө гэсэн харин баг өөрийгөө ядуу тохирлоо. Дурлцсан нэг охиныг тэг ингээ эргүүлэхээ яваад ийн гэдэг чи гинэм мэстэй. Тэгэл эхэлж байгаа утгатай байхгүй. Клипэн дээр ч гэсэн тэгдэж штэ нөхөр нэг машин цуугаал цонхоо хаагаал яваад гэдэг штэ тэ. Агагийн дүү бол яваад гэж шаа манай хүн годомжинд сайн ахыг дагаа явчих. Тэ яалч юу шалдан багийг үлдэж байгаа ш. Тэр тухай утгатай дуу зохиогдсон байсан. Гэхдээ маа найз охин тэр дуунд аягүй дуртай байсан. Миний хийж яваа энэ уран бүтээл татаар хөөцөлдөж яваа юмд аягүй дургу мөртлөө тэр дуунд аягүй дуртай фэн байсан. Тэгээд сонортой гэрээч тэр 2003 оны 100 бол миний амьдрал ингээ зөвхөн кино шиг өнгөрсөн баггүй юу. Тэр өөд болж байгаа сонортой гэрээ хийж байгаа хамгийн юм давхцаж байна. Тэгээд ёо сонортой гэрээ хийсний дараа ерөөсөө 12 оны дараа. Тийм. 18-нд үүд болчихдог. Одоо CD-н дээр байдаг л та. Хідвэр Chocolate нулимс цай remix гэдэг маа заяа шинжилж бүр. Тэгээд нэр устай өөд болсон. Он сарамтай би одоо амхандаа мөн хөлөх гэж л өөртөө дурсаж явах гэж л хийж исэн. Тэгээд яг хоо энэ тухай бол бүгд мэдж байгаа. Манай сонрынхан ч мэдж байгаа, бүгд мэдж байгаа. Тэгээ нөө энэ дуу өөрөө CD-нд орсон, клип хийх хэрэгтэй болсон. Би одоо санахад айл студиэс нэмэхээр мартчих юм аа. Анар хийсэн санагдаад байна скиний. Тэгээд шууд 100% тэр хүн зориулснаар арай яах юм бэ? Гэхдээ нэг жоохон тийм оруулчихъя гэдэг тэр нэг имлэг имлээс гарч байл та. Гэхдээ мөгийгээр орлуулчих. А заяагийн тэр шиг бол зөв шууд
Нөгөө бид нар ярьж байгаа дүр тавьцсан. Ер нь хүн дурлцахаар жишээл өөрийгөө мяг мэдхгүй те дээшээ харж яваа эсвэл мөнгөтэй хүнийг харж яваа охиныг танихгүй дуурлаад араас нь гүйж тэгэл өөрийгөө ямар бацааныг ойлгож штэ. Одоо барыг бид нар ч ихтэй эрэгтэйчүүд бүгд юм л байдаг. Ихэнх л үздэг баг. Тэгэхээр чи яагаад гэж байгаа хэрэг тэр төвшөнд нүдэн харахулж юм нь эрүүл ухаангүй болтлоо галзууртлаа дууралж штэ. Өөрийгөө ч те авчин чадна гэж бодоод л те. Тэрийг одоо нөгөө дүрсэлж үзүүлж. Заавал одоо тэр дууралцсан нөхөр байхгүй. Хүмүүс хэлээд ш чи мэдрэл юм уу гэмт үнэхээр л мэдрэл жүүж ойлгохгүй. Тэр охингүй бол би барыг үсрлээ шүү гэл те. Тэгээд ингээд зохиолууд гардаг. Ер нь манай олон дууны клип бодит амьдрал энэ дууг яагаад хийснийг одоо хоёулаа ярьж байгаа шиг студид клип хийх гэж байгаа хүмүүстээр зохиолч нар найруулагч нартай ингээд яриад ингээд суужсэн чи ингээд энэ дуу ингээд гарцаа ингээд хөндлөнгөөс тэрийг харж чад хүмүүс цогөл бичиж их хвшлээ хийсэн байдаг. Угаасаа альва зүйл үнэхээр бодит бахаар одоо real бахаар нэг илүү хүнд илүү ойрхон байдаг онлон. Та хийхэд ч гэсэндээ илүү чин сэтгэлээс бас гардаг бах тий. Тэр чинь онлон. Тий. Бүр онлон тий. Тий тодорхойлцсон ба. Одоо тий комеди дээр ч адилхан. Нөгөө үний юм ярихаар илүү инээдтэй байдаг. Нөгөө хүн ойлгох хэрэгтэй юм чинь. Тэр хүний толгойд дотор байж байгаа юмыг энэ ч ингээ гарах гэдэг юм шүү дээ. Энэ дотор нь байхгүй байгаа юмыг одоо би чиний утсан дээрээс хоёлаа офлайн болгочоод одоо юу гэдэг фото галерей дотроос нь би өөрийнхөө охины юм уу миний муурны зургийг хайх болохгүй шүү дээ. Гэтэл бол чиний тэр утсан дотор байгаа датаг би энд ингээд явуулж хараад танихгүй энэ гэдэг миний тэр шиг хүний толгойд байгаа тэр нэг хідэн файлыг гаргаж ир тавьж чадвал тэр айгүй гой ойлголцсон. Байхгүйг нь ярил тэр хүн ойлгохгүй. Тэр уран бүтээл муу уран бүтээл бол ярих талчгүй. Мэргэжлийнхэн болохоор нөгөө масс зориулаагүй гэж ярьдаг штэ. Ер нь бол би тэгж ойлгосон. Урлаг, дууч бай. Түр мэдээлэл. Тэгэхээр тэр мэдээлэл чинь танигдах хэрэгтэй штэ. Бид нар нэг огт мэдхгүй юм ингэж хүн ойлгохгүй. Hey guys, манай подкастын хамтран ажиллагчаар манай Simple Zeli application ажиллаж байгаа. Та бүхэн бас Simple Zeli application-а татаад зээлийнхаа эрхийг шалгаарай. Манай Simple-ийн шинэ бүтээгдэхүүн бол орон сууц барьцаасан зээлийг бол авч болно. Бид өмнөх дугаарууд дээр ярьж ирсэн. Ер нь бол одоо яарсан үед ч юм уу, зайшгүй мөнгө хэрэгтэй үед айхтар их documents хэрэггүйгээр одоо таны өнөө маргаашийн санхүүгийн хэрэгцээг бол санхүүгийн хэрэгцээнд бол маш нэмэр болж байгаа зүйл бол манай Simple Zeli application байгаа. Тэгээд 2.8% хүүтэйгээр за тэгээ бүр 60 хүртэлх сар 300 хүртэлх сая төгрөг өөр одоо энэ зээлийг бол авч болно. За тэгээд ер нь бол юунаас байгаа орон сууцныхаа үнэлгээг байгаа газараасаа ипотекийн зээлтэй ч гэсэн байж болно шүү. Орон сууц барьцаалсан зээл 300 хүртэлх саяар авах боломжтой. Simple Zeli. Luminata хамтарч хонгийн дэгдээ хийсэн шүү дээ. Тий. Хонгийн дэгдээхээ тэр яг хин нэгний амьдралаас эзсэн үү? Ерөнхийдөө гадагш, ерөнхийдөө Монголд байгаа юм баг хүний 888-нд явчихж байгаа охтууд байгаа гэдэг утга санаанаас уу? Тэр бол нэрийн тухай огт ярьж байгаа юм шиг би Квиза гэдэг найзтай бол тайлбарлаа сууж ирсэн юм байна. Бид нар сонорт орохоос өмнө 2002 он хавцаа Lumino хамтлагийн гишүүд байсан. Бид нар ч өөрсдөө фэн байлаа. Тэгжсэн чи Джеймс гарч ирлээ шүү. Тэгээд нөгөө нэгэнт бид нар ч нэг хамтлаг юм чи уран бүтээл цуг хийгээд эхэлж байгаа. Тэр үед бид ч ингээд тавуулаа. Тэгээд хэд хэдэн дуу хийд юм аа. Томоод ах, хонгийн дэгдэхэд. Ерөнхийдөө анхаах эмсэх хоёр л ерөнхийдөө бүх юм ингээд энэ аян дээр ийм утгатай юм дуулнаа гэд ингээд явчихж байгаа. Жишээлбэл бааж яг уусаа байгаагүй шүү дээ. Оролцоогүй. Францд байсан баг шүү. Оюутан байсан. Тэгээд за нэг жил болсон бид нар яг Lumino гэдэг нэрэнд ор. Тэгэхдээ тэр хоёр дуу ямар ч үсэг хийгдээд үлдсэн бусад дуунууд нь бол үлдээгүй. Бусад нь бол янз бүрийн төр дуунууд байсан хайрын тухайн бохоо. Тэгээ яг яаж бүтснийг нь би ярих гэдэг. Ерөөсөн манай санаа биш. Хонгийн дэгдэхийг бол нэг л өдөр ингээл за ийм аяа байгаа энэ дэр ийм хөрхи гадагшаа нэг охин яваад тэгээ буцаж чадахгүй тэндээ гацаад тэгээ оюутан буцаад ирээд ингээд чадахгүйг л онгоо тэндээ үлдээд тэгээ бүр явжгаад хүмүүст ашиглуулаа хүний нутаг бол хүний нутаг гэдэг. Хонгийн дэгдэх хун тэг нүүдлийн ингээд ийм юм аа. Тэгээ өөрөө өөртөө
тэдэн таагч үг гэл ингээл даалгавар өгч байгаа байхгүй. Тэгээ нөгөө хэдийн дуулж байгааг сонсоогүй байгаа. Тэгэл өөрөө өөртөө одоо заяа бичсэн л дээ. Тойр цуужаал яг ийм утгатай хийн маа заяа яг бичээл тараагаал жинэсийг авчиж чэжлэл яг ингэж бүтсэн дөө. Түүнээс Lumino-гоор бид нэг тойр цуужаад ийм утгатай дууя гэж яриаг. Бид нар л өгсөн даалгавар. Зүгээр талаас өөртөө тактуудаа бичээл нийлүүлсэн. Томод ахвал яг тийм бас. Тийм үү. Гэхдээ бол хэлж исэн. Томод ахвал бит хоёрын хувьд бол гэдэг ийм сайхан ирж исэн. Бит хоёрын хувьд бол зориулт одоо нэг хүн рүү зоригтой гэж чиглэсэн үгтэй. Та нар өөрсдөө ер нь од болж байгаа ч юм уу хүмүүсийг ингээд дийслэх гэдэг штэ. Тийм юмараа хийгэрээ. Тийм хүн байна уу бид нар тухайн үед хэнийг ч дийслэх үү. Ихийг танихгүй юм чинь. Тэгэл төсөөлж бол фантазлал. Гэхдээ тэр чинь юу штэ. Эхнээсээ дуусла амар гоё дараалтаа штэ. Тал талаас тэгж үчих боломжгүй штэ. Үгүй ер нь тэгнэ шүү. Одоо баг iStop энэ олон гишүүнтэй хамтлагуудаас асуул ингээл хэлнэ. Тэгээ дийлэг нь өөртөө шүлэвчтэй штэ тэр чинь. Сэдвээ эдгэр чи хоорондоо тохирно. Тас. Тэгээд тал шаарж суужаад би яг дижиблэнд орж харж ирсэн бид нар. Одоо заяагийн тэр хэсэг боош юуны чинь сайн сурах мөнгө төгрөг бие бүтэн дээр аваад хариул заавалж ёстой нэр. Тэр чинь төгсгөл хэсэг нь байгаа зү. Тэ. Хонгийн дэгдэгийг. Тэ. Тэгэхээр даалгавраа мэдчихэж би яг энд орно. Миний хэсэг дуусгаж байгаа шүү. Үйл явдал ийм шүү, түүх ингэж байгаа шүү. Тэгэхээр тэгэл аваад нийлүүлчихдээ байна те. Вау. Тэ. Тэгээд ер нь бол ерөнхийдөө хүний нутагт за тэр бол бүр маш хонгийн дэгдэх бол хэмнэлтэй дуу те. Тэр охин доох аваад ингээд тийш тэ. Хацар дээр тэр охин доох авсан байлаа. Хацар даага нулимс уурслаа. Тэ нутгаа дурслаа. Тэгэд ингээ гэртээ бол ингээ гараад тосоод суух те чихэр тосоод ухдуутай их оронтой хайгаад байгаа юм гэрт нөөд байна шүү те. Тэгээ энэ бол бас зүгээр тэр жишээ нь өөрөө экстрим боловч энэ бас гадны оронд байгаа маш олон хүмүүсийг төлөөлүүлсэн юм болоо гэж харсан шүү. Одоо яг энэ сэдвийг бодож олсон хүний хувьд л баг. Би энэ одоо л олдгүй шүү дээ. Нэг болохоор Квиза энэ миний дуу байгаа гэж ярьдیں۔ Эмсээ болохоор үгүй бид нар яг өөртөө хийсэн гэ би хийж явах найзууд нь байгаагүй. Бид нар ч яг даалгавар аваад тэгэл өөртөө орцгоцсон болохоор үүслийг нь мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ тэр үүслийг нь хийсэн хүний хувьд бол нэр л агуу. Тухайн цаг үеэ маш гоё. Бас л нэг урлагийн үүрэг шүү дээ. Тухайн цаг үеийг толдох ёстой шүү дээ. Урлагийн бас нэг үүрэг нь. Одоо ингээ харах чи яг л тэр үед гадагшаа цувж исэн үе шүү дээ. Тэгэл тийм тохиолдол гарсан ч байж магадгүй шүү. Тэгэл айгуул тэр сэдвийг хүндсэн баг. Тэр нэг олон хүмүүсийг төлөөлүүлж байгаа гэж байгаа нь зүгээр ер нь бол хүний нутгийг гүйцэх юм байхгүй гэдэг л поинтыг илүүсээр гаргаж өгөх гэсэн баг. Би энэ ч одоо их хөгширж байгаад ойлголоо шүү дээ. Өөрөө ч урд бас те бас бүр хөгжим судлаач бүр хөгжмийн онол судлаач гэдэг мэргэжлэр сая магистр хамгаалж шиг байсан. Тэгсэн хятад хэл дээр. Энэ айгу инэттэй төгөлсөн. За. Яг ингээд хөгжим хийдэг ч юм уу төвлөрч юм хийдэг хүмүүсний онцлог гэдэг юм бэл. Заавал нэг юм руу орохоор дуусгадаг. Гүнзгий ордог, уул бүр боржуур дэрэлжлээ уудаг ч юм уу те. Ингээд нэг төгсөрдөг. Нэг барилга байвал заавал улаан тууд сайжлж perfectionist гэдэг те нэг юм төгс хийж дуусгадаг. Бас нэг тийм шинж чанар надад байдгийн. Зүгээр л хөлөө олон олохгүй гэд хүмүүс ярьдэн шүү дээ. Уусаа олохгүй байсаар бол дууссан шүү дээ. Яаж олох юм? Олцсон байгаа хэсэгчлэл байгаа. Хүмүүс уусаа ингэ бодохоор видео төсөөлдөггүй, дандаа кадр төсөөлдөг. Бодолч гэсэн кадр. Видео төсөөлдөг бол хүн бас амар гусах байх л та тий. Ким энэ буруу энэ зөв гэдэг. Тэг кадр учраас тэр чинь тухайн цаг дээр ирээд наалтахад нь харьцуулж ялааг нь хараад зөв байна буруу байна гэж байгаа байхгүй. Жишээл лав болох тий. Би 12 таа байхдаа тэр чи кадрнууд л төсөөлж байгаа байхгүй. Тэг яг амьдрал дээр хүрдэмх нөгөө зураг яг болж байгаагаа харьцуулаад гэд. Одоо яг ойлгож шít. Тэр шиг тухайн хэсэгчлэлээр нэг онцон байх боловч ихэнх тохиолдолд өөр үедэд оноогүй л байна шít. Тэгэхээр тэр амьдралд хөлөө олно гэдэг чи өөрөө амар үнэлэхгүй ойлголттой байхгүй ингээд харцангуй ойлголттой байхгүй. Яагаад ч бүх насаараа болох юмаа хүн гэд нэг өдөр олоод тэрийгэ баримталж явсараа дуусна гэдэг бол аюу хэцүү. Боломжтой л байх. Яг бол бүх юм 100% байхгүй.
Гэхдээ маш хэцүү. Тэгэхдээ тийм юмыг нөө мэддэггүй байхдаа амар шаналт юм ш. Яана би ч одоо нэг л худлаа. Гуанзанд ороо хуушур идчихэд болдоггүй л нэр хүндтэй хамтлагийн гишүүн шүү дээ. Хүмүүс ч одоо цуг хуушур идээ сууж хатал доош нь хэд шүү дээ. Анхын нараа нөгөө татарын жаа нөгөө амар од хуушур идээ сууж ингээд чи юу идэж байгаа ингээ асуучмаар. Яг адилхан бохгүй хүн бохгүй те. Тэр амар их тарантуулна. Айгүйг сохруулна. Нэрээ би одоо л хүлээ болоо. Юу их стан болоо. Нэг ус шиг газар ингээ баахан нүхнүүдтэй ус урсж байхдаа нүх болгоноо дүүргээл цааш яваад байгаа байхгүй. Тэрэн шиг тэгж явахдаа өөрийгөө ерөөсөө супер хоосонго ойлгосон. Юм чаддгүй, юу ч мэддгүйгээ. Тэгэл найзууд гадагшаа яваад л одоо фантастик энэ чинь нэг Европ руу хайшаач хүлээд энэ чинь бүр буугаал бэлдээл. Гинт бодсохгүй. Нэр би одоо юу хийсэн? Яаж боловсрсон? Яаж өөрийгөө бэлдсэн? Юу сурсан? Ер нь явъя. Англи хэл сурыг. Ядаж энэ олон хүмүүсийг ойлгодог болж тийм нэг нүдэ нэ гэдэг. Тэгээ манай нэг найз тэрэн дээр нэгдээд. Одоо энэ мөрөөдлийн театр гэдэг хамтлагт байсан. Жуг болорчлоо. Битээр нийлээд байсан нэг машинаа зарж аваад тэгээ явсан. Тэгсэн чинь хятадын Нанжингийн хот руу явчихсан. Англи хэл сурах гэдэг шүү дээ. Үнэхээр л мэдэхгүй байна. Англи хэл сурах гэж Нанжин явж байгаа юм байна. Тий. Одоо өөрийгөө аягүй боловсралтай болох гэдэг. Тэгээд яваад дахиад бүр тийм хоосон манглаа ойлгож байна. Гэхдээ яг нөгөө яваад ясцуудаг штт. Яг л үнэ. Яваад хүсээд байгаа учраас одоо яг тэр хунгийн дэгдэхийн гол дүр нь би өөрөө байхгүй тухай 15 онд 30 гарчаад манай нэг найз надад хөгшин азраг жороо сурна гихжээр чи одоо юу чи бит хоёрын ингэж юу байдгийг гэдэг юу гийгүүлж байгаа юм мөнгө олж л суралдаа гэлдэгжсэн. Тэгээд нөгөө нэг төвлөрдөг ч ороод ирж байгаа юм. Яг хятад очсон, яг төвлөрсөн. Тэгээд сайхан хулигтуулсан нөгөө машины мөнгө мэн цалинт хийсэн. Надад одоо ганц байсан хөрөнгө мэн. Нөгөө газар очиж сайхан пари хийгээдлээ. Эндээс явахдаа ч гэсэн. Явлаа. За бараг 4 жил болцгүй дандам байна. Гэтэл бай барыг сар хийсэн. Би 4 жил ирэхгүй гэтэл аюу сүрхий явсан. Тэгээ очсон хулигтуулсан нөгөө бидний зуучилсан компани маань дагуулж очиод дормиторид оруулаад сургуультай танилцуулаад за ингээд амжилт төсөй гэдээ яваад хурц одоо итгэн шүү дээ. Сайхан шоудаад л хүлээгээд байлаа. Газар орон нутгатайгаа танилцаад л. Тэгээ Нанжин ч нөгөө хятадын одоо энэ Бээжингийн өмнөх нийслэл байсан бас. Дахиад дээрээс нь хятад амар түүх мөхтэй шүү дээ. Нүхийн ойрхон байхад би юу ч мэддэггүй байсан юм байлээ. Тэгэл нэг өнгөцгөн хараал гэлтэй барыг гэт дуудгээл явж илаа шүү дээ. Тэгтэл тэр нүдмүүд маань онгоогод бас сураадлага нь л дамхан да. Гэхдээ нөгөө үндсэн зорилго нөгөө үрсэн мөнгөн маань ерөөсөө хэрэгждэггүй. Бүтэн сар болсны дараа би ер нь энэ юу болоод байна гэд нөгөө оч долуулаа явсан бид нар. Нэг англи хэлтэй арай хятад хэлтэйнүүдэд дагуулад гадад оюутныхаа багш нартай орж уулзлаа. Энэ юу болоод хичээл хэлэхгүй байна. Танаа төлбөр хийгдэггүй шүү дээ. Гэхдээ ингээд цуг ирээд бид нар тэр компанитай ингээд одоо жуулчлуулаад ингээ ирсэн штэ. Одоо ингээ хичээлдээ сумаар гэсэн. Үгүй тэд нар хурж ирчээд гэрээгээ хийжээ явсан. Тэгээ манай дансанд бол нэг ч юу н ороогүй гэсэн. Өөх яана та нар холигтуулсан юм байна штэ. Танаа элчин сайдын яам руу хандаа. Ингээ тгий болоо явсан. Нөгөө англи хэл сурах гэжсэн хоёр. Хаа юу вэ одоо яалаа. Яа. Тэгээ явахтаа амар супер явсан штэ нөгөө эсрэг өдрийн мангасан ам дээр анх гарч байгаа шиг ингээд заа баяр штэ сайн сууж байгаараа. Эрдэм өөрлөөд ирээ. Холигтуулсан. Тэгээ бүтэн сарын хооронд нөгөө нэг муу хэдэн төгрөг өрөө дуусгацсан. Нанжин, Макао, Хонконг яа шоудад тэр авиж амьдралыг үзээд дуусгацсан. Юу гэсэн үг юм бэ? Одоо тэгээ яана гэх. Нөгөө сургууль маань хөрхийн амтан биднийг өрөвдөд юу яасан? Сургалтын төлбөрийг 50%, оюутны байрны төлбөрийг бүр 100% чөлөөлөд. Одоо угаасаа та нар нэг 2 сар сураад энэ семестр чинь тууслаа. Тэгээ ингээд сур гэд. Тэгээ битээр ингээд ярьж ачаад ямар ч юм буцахгүй гэд. Энд өгсөн чи яа гэдэг бүр амар бүр нэг ажлыг хийвэл толтол нь хийх гэдэг шүү дээ. Нэгрээ бодод шүү бас. Тий. Онигоотой. Англи хэл сурах гээд хятадын Нанжин руу яваад гэсэн хоёр. Өө холигтуулчлаа гэж боцоо өрөөц. Машинчгүй болцсон тий. Тэгээ ичээд сурдаг л хотел сурыг да.
Тэгээд ингээ орсон чи момо попо гэдэг ингээ аялга маялга яваад эдгээр англи хэлийг ямар сонин загтана. Би ч бас 10 жилдээ тэр хооронд хараа нэг сар гаруй болох чинь би тэрнийг Итали найз маст хэлмэн ингээд 10 жилийн манай ангийн багш сонон болж ирээд багшийн бид нар зааж гисэн нөгөө хідүү үгч ингээд сэргээд нөгөөдгөө ингэж бүтцэн юм биш те ингээд ямар амир тэр бид нар ингээ яг эсэргээрээ сэтгэдэг байх нь шүү дээ. Англиар ярьдаг хүмүүсээс аль бодож хэл шинжлэлийн хүн болж байгаа ойлголцоод. Тэгсэн чинь тийм юм заадгүй шал өөр юм заагаа болдгоо. Дөрүн хөг мүг яриад сүулдэ энэ бол зураг шиг энтер гээд дүрслэлсэн тийм бичиг юм байгаа юм. Ханз заагаад эхэлсэн байхгүй. 7 хоногийн дараа бүр гүйгүн чинь англи хэл үзэж чадны ядад хэлэхэр яах юм бэ гэд. Дахиад нөгөө сургууль руу явааш. Эн чин нэгдүгээрт Нанжин Шанжин Шүен гэд Нанжины аудит их сургууль. Хоёрдугаарт манай хятадд гадаад хүн ирж англи хэлний курс сурж байгаа тохиолдол би анх удаа үзэж байгаа нөгөө багш. Тэг шүү дээ. Гү чи ядад Фижи явахгүй байсан юм бэ гэд. Австралийн нөгөө японочууд байдаг. Филиппин яваач тэгээд. Гүг одоо явах тийм бид нар тийм ядуу тийм мөнгө байхгүй. Гэхдээ одоо яах вэ? Англи хэл зааж болохгүй мүү? Болохгүй ч бид хятад хэлэл зааж гадаад оюутанд. Та нар манай улсад манай улсын хэлийг сурах жил ирнэ шүү дээ. Айгүй хөхтэй. Тэгээд сурж байгаа юм зү. Яг тэр хооронд нөгөө бас Монгол оюутнуудтай энэ төр уулзаа танилцаа явж хахад тэтгэлэг авч болдог тухай ярьсан. HSK оноо аваад ингээд хятад хэл сурчвал ингээд. Тэгээ банцан хоёр үж хятад хэл сурсан. Гараас та цэвэр өсөртөл бичсэн. Тэгээ сүулдэ өөрсдөө нөгөө оюутнууд мөнгөгүй тэг ямар гогшиж өгөх гэж штэ ээж аваар али хэдэн төр өгөөдгөж гэлтэй биш. Тэгэж байгаа чи алитийн бүр од болоод дууссан байгаа шүү дээ. Гууч гарцсан. Хоёр бизнес эхлүүлээд дэл давбуурцсан. 20-д нас бол гэхдээ тэр чигтэл оргилдсон л байсан мэт дээ. Миний хувьд оргил. Тий. Галзуу байсан. Тэгээд яаж ийсэн? Тэгээд тэр үе чинь ингээд дуунцсан хамаг юм шинээр эхлэхгээ явж байгаа. Тэгээд англи хэл сурах гэж Нанжинд очоод сүүлдээ тэтгэлэг авах ёстой болж хуураад тэр санхүүгийн юмд баригдаад тэгээд тэтгэлгийг авахын тулд HSK оноог нь авах ёстой болоо. Тэр хятадын гадаад оюутнууд хятад хэллийг эзэмшснээр нь янз бүрийн мэрэгжил боловсрол олгох боломж өгөөд байгаа тэр системийн сүүлдээ ойлгоод HSK-д бэлдээд тэгээд дараа нь 2016 онд Бээжингийн багшийн их сургууль, боловсролын их сургуульд урлын сургуульд нь хөгжмийн онол судлаачаар магистр хамгаалсан. За манай подкастын хамтран ажиллагч Voltme-гийнхэн ямар ч байсан салбараа нээсэн байгаа. Анх удаага энэ чинь албан ёсны дистрибьютор байгууллага байгаа. Тэгээ Voltme-гийн салбар маань бол Terra Center-ийн нэг давхарт та бүхэн нэг давхар руу ороод ингээд лифтний сахилгаачны хажуугаар ингээд баруун тишгээ тойроод явах юм бол ингээд байж байгаа. Маш гоё зассан ийм маш гоё тоглог ийм гоё салбар нэгдсэн байна. За тэгээд мэдээж энэ ч төрөл бүрийн ингээд адаптер, iPad ингээд янз бүрийн ингээд гоё цэнэглэгч нар бол байгаа. Хэн бол одоо ингээд дэлгүүр маань нэгдсэн байж гэн. Тэгэхээр та бүхэн сонирхоод ирээд Voltme-гийн цэнэглэгчийг бас аваарай гэж хүсэж байна. Одоо тэгээд хөгжмийн онол судлаач гэдэг гяттад магистр ингээд мэрэгжлийн төвшин ингээд бас бүр ингээд яг дараагийн төвшөнд ингээд мьюзик судалсан байгаа таахгүй. Тэгэнгүүт энээс хойш одоо уран бүтээл гэж байна уу? Энэ дээр одоо юун дээр фокус хийх ёстой одоо дараагийн прожектууд гэвэл те. Энд чинь нэг судлаад ирэхээр нэг төвшөө ахнаа те. Тэгэхээр ахаад одоо бид нар бол фаны хувьд те бид нар ингээл бүр ингээл багаас нь анханаас нь л татарыг ингээл бүгдийг сонсч өссөн. Тэгээ ингээд татараас ахаад ингээл дараагийн зүйлс ч гэсэн хүлээж штэ. Яг өмнөх нэг ярилцлаган дээр хэлсэн байлээ л те. Яг дараагийн ингээд үеийг ус бэлтгэхэд яаж хөв нэмэр оруулах уу гэж ярьж байгаа шиг байсан. Тэгэхээр одоо ингээд татар дээшээ доошоо те дүр завсралсан яасан хийсэн бүх зүйлийг л үзлээ шүү дээ. Хамгийн их тардаг амтлаг. Тий. Анх ч бүр юу вэ? Бид 2003 оны ярьслан дээр иргэн нэгдлээ гэж. Тий иргэн. Тий ингээл тархын нийлхийн ингээд тэгэхээр ухаанда одоо ер нь энэ бүх мэдлэг, энэ бүх туршлага, гуналт, ололт энийг аваад ер нь дараагийн татараас юу хэлэх хэвтэй юм бэ? Дараагийн үеийн гэх юм. Одооноос. Сая урд яг хөгжмийн онол судлаад бид нар ч нэг ямар ч тийм урлагаар бол сургууль төгсөөгүй. Гэхдээ яг сонорт одоо рок попынхныхоо
мундуудаас ингээ хүчний юм сонсч өсөж байгаа л доо. Боловсрч. Гэхдээ яг тэр мэрэгжил гэдэг талаас нь ерөөсөө явж үзег байхгүй. Хөгжим бүжигт бид нар бол ритм үзэж исэн. Тухайд сонорт бид нар орж явах. Яг л одоо артист хийдэг ингээд өдрийн календартай өглөө хөгжим бүжигт онлоо үзэн ритм юмар тавтна. Фитнес бассейнд явна. Тэгээд одоо ярьцлага бичлэг ингээд. Гэхдээ сая бол хамгийн аймар нь хятад хэл сурч байгаа байхгүй юу? Тэгээд тэрийгэ багаж болгоод хурж болгоод урлагийн онол гэдэг юмс хүрцдэж өөрлөгөө авч байгаа. Тэгсэн чинь нэг сонирхолтой мэдхгүй айгүй сонирхолтой юм нь мэддэг юм л байсан. Яг үнэ хэлэхэд. Тэгтээ жоохон тодорхой болсон. Ингэж нэрлэдэм байх энийг гэд эмгц хэцтэй болгож шинжлэх ухаан шүү дээ. Тэгж л анзаарчихсан. Бид нэр анханасаа л нэг сүрхий дээр онлайн уншицсан юм шиг. Тэ? Үнэхээр энэ тэр амар Евгений аниг нэг бичсэн мундаг хүн шигтэй ингэж өөртөө төсөөлж тэрэндээ хорж тэгээ янз бүрийн тэр жишээл одоо Маа Заягийн хэлж сүүл холболт тэгээд эн чин ритм байх хэвээр дууны шүлэг юм чинь ингээд мэдчихсэн юм байлээ. Тэгээд нэрлж мэдэхгүй нөө боловсрал гэдэг чинь одоо баг тэр талаас академик гэдэг чинь тэрийн өнцгөөс юм шиг байна. Тэгэхээр сая онцолж хэлж байгаа би нөө хятад хэл сураад дахиад ингэж байгаа учраас миний олж авсан мэдл бол их жижигхэн байгаа. Ер нь дахиад амар бага юм мэддэм байх гэдэг ойлгосон. Тэгээд бас яг энэ чиглэлээр Монголд хийсэн судалгааны ажлууд буюу дараагийн манай оюутнуудад энэ хөгжим судлаачдад гарын арлага болчоор судалгааны ажлууд маш цөөх юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд бид нар ч нөгөө онцлол ах л та нүүдэлж хүмүүс цээж соёлтой бичгийн соёл баг сүүл рүү орчихсон болов. Би тэгж ойлгоод зөв буруу мэдэхгүй. Цээжилсэн мэдж авсан мэдлэгээ өөр хүүхдтэй ингээд өөртөө ярьж өгөөж ижлүүлчихдэг, үзүүлж ижлүүлчихдэг. Номын сан байх албагүй ингээд нүүх гэдэг юм чинь тийм бит юм хэрэггүй байдаг шүү дээ. Тийм болохоор бас нэг тийм академик юмнууд нь дутуу юм болов. Тийм байна тий. Дахиад дээрээс нь бид нар чинь энэ одоо шинжлэх ухаан боловсрал гэж яриад байгаа энэ юм Оросоос авсан. Оросд хүмүүсээс сургаж авч ирсэн. Тэгээд тэр жишээл судлах арга зүй гэхэд яг тэр чигээрээ байж байгаа юм шиг. Одоо ингээд манай сургуулиуд жишээлбэл яг орос школтой эврэж байх шиг. Тийм. ертөнцийн ууг нь шал өөр болсон тий. Физикч хүртэл ингээд орчин үеийн классик хуваагдчихад байхад классик хэврэл байгаа. Одоогийн ингээд залуучууд маань бол их баруун марууны мараад их гоё задгаа байна шүү дээ тий. Ер нь одоогийн уран бүтээлчдийг харахаар өөр юм нь юу вэ? Миний бодлоор бол технологичсон. Каноптой утас байжгаад touch screen-тэй утастай болж байгаа юм шиг. Одооны залуучдыг би бол илүү орчин үед одоо технологи угаасаа биднэрт яг яах гэж байгаа тийм айгаадах юм шүү дээ. Одоо ингэ нэг AI маяар хүмүүс ингэ технологиг эрт дээр үеэсэл тэр Фантомас гэдэг киноноос ахуулаад айлгаж ингэж хийдэж штэ. Роботууд эзэлж нэрнэ гэд эзлээд л ах шүү дээ. Угаасаа бид нар өөрийнхөө зохиосон багчанд хүсээр л ах шүү дээ. Машин ч одоо технологи үстэй. Бид нар унжууд асуулт оролт насварал ах шүү дээ. Тэр амар аюулч байсаар л ах. Тэр нөө технологичсон. Тэгэхээр би өөрийнхөө төвшнөөс ингээ харахаар тэдний хувьд маш амархан хийгээд байгаа юм шиг. Жишээлбэл Apple нэг тийм штэ. Нэг амархан. Гэт ажиллуулахад ихтэй тэр цаана амар их юм болцсон байгаа байхгүй ингээ боловсрцсан байгаа. Тэрэн шиг одооны хүүхдүүд дуу хийж байгаа энэ төр амар амархан хийж байна. Гэхдээ зүгээр ингээ тэр тухай ямар ч мэдлэггүй нэг ингээ тавихад одоо тэнд тэр хүний чадвар харагдах байхгүй ялгааг нь харж бол үнэхээр л тэн дээр чинь бас бүгдийг л тооцоолж байгаа байхгүй. Асар олон индексүүдийг ингэж гаргаж ичаал хөдөлгөөл үр дүн гаргаж байна. Бид нар бол технологийн хувьд хоцрогдсон байсан болохоор ширхэг бүрээр нь явжсэн. Эд ис болоноор нь мэдрээд. Тэгэхээр одоо нэг ингэдэг шүү дээ тий. Одоо манай ээжиг бол манай ээж бол 2003 онд Колорадо Техникэлд мастер тэнцээ явж хахад TOEFL бэлдэх, IELTS бэлдэх боломж ховор байлаа тий. Гэтэ ингээд арай хэл бэлдээл 1-2 хүн ингээд сонгогдоод явдаг болсон. А одоо бол одоо манай төв биш тий. Ингээд
хүүхдүүдийг 100-100-аар нь бэлдэж байна. А тэр цумагт өрсөлдөөн Америк байгаа тийм үү? Хүмүүс энд одоо ач холбогдол өгж дээ одоо. Тий, өгж байна. А тэгээ боломжинж байна. А гэхдээ давхар тэгэхээр баргийн хүүхд бас оноогоо авсан ч бас явахгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр технологийн хувьд бол ингээд маш өндөр хөгжсөн ч гэсэн тэр хэмжээгээр маш их хүүхэд залуучууд дуу хийх боломжтой болсон учраас тэндээс ялгарч гарч ирэхэд тэр хэмжээгээр өрсөлдөөн амар Бас үн. тий. Тэгэхээр нөгөө амар хийгээд байгаа юм шиг нөгөө та хэдийн зовж исэн зүйлс нь харьцангуй элементарны болцсон ч гэсэн дараад л болчих. одоо сэтгэлгээний хувьд одоо жишээ нь young emoji энэ болгоноос ялгархад үнэхээр л бас өөр байх хэрэгтэй л байна шүү дээ. Яг үнэ. Одоо яг тэр нөгөө цээжилсэн файл юм уу? Ингээ мэдрээд өөрөө те энэ дээр ингээ ургуулсан те энэ мэдлэг гэдэг чинь нэг эрхтэн шүү дээ. Миний бодлоор энэ тархинд бичиж хайчиж байгаа юм чи те би надад бол яг чих шиг хамар шиг юм болчихж байгаа байхгүй. Миний дурсамжинд тэгж өөрөө үүсгэсэн. Одоо яг гараараа биер мэдэрч зүгээр чэйжилсэн үү гэдэг юм болоод байгаа байхгүй. Тэрний өрсөлдөөн болоод байгаа. Жишээлбэл интернет гээл бид нар анх бидний үед мэдээллийн 900 гэдэг юм ярьдаг байсан шүү дээ. Тэг би ойлгохдоо одоо л энэ мэдээлэл юм чухал юм баг та. Ягаад тэгвэл дээр үед чухал байсан шүү дээ. Бөөхөө цагаа яагаад яваад. Энд чинь нэг юм хэрэгцээ байгаа шүү дээ хүмүүс. Нэг А гэдэг файлыг мэдээллийг тэрнээс тэрэнд ингээд дамжуулах чинь өөрөө технологижол хурд нь ихсээд байгаа болсон. Намайг жоохон бахад манай аав жишээ нь Дундгов аймагт манай аавын дүүнэр амьдардаг малчид. Тэгээд нэг төс өөрөн газар орж ирээд одоо энийг би охиндоо ярихаар тэр хүнд үнэхээр ойлголт байхгүй. Төв шуудан дээр цахиалга өгөөд онгоцны билет авч байгаа юм шиг тэдэн сарын тэдэн цагт Улаанбаатар хотоос Чулуунбат тий одоо Хотгонбат гэдэг хүнтэй Дундгов аймгийн тэдэн цагт холбогдно гэд цахиалга өгч явдаг. Тэр огноон дээр хурж ирээд аачлууд яг онгоцны скед сууж байгаа юм шиг те вокзал дээр байгаа юм шиг хүлээгээ байж ангууд зааланд Дундгов аймаг Хотгонбаттай холбогдох Чулуунбат тэдэн номерын бүхийг рүү ороорой гэд. Тэгээ явж ороод хуцаар ярьдаг байсан шүү дээ. Тэгээд хугацааны хувьд чинь тэгээ амар байгаа шүү дээ технологийн хугацаа. Одоо бид нар мэдээллийг дамжуулахдаа тийм биш шүү дээ маш хурдан. За тэрнтэйгээ адилхан нөгөө юмд хандж байгаа тархи мархич ингээ нөлөөлчихнө. Хасар их мэдээллийг тархи боловсруулад үр дүнгийг гаргаж чадаад байгаа. Энээс ч их боломж байгаад итгэдэг. Тэгээ одоо тийм байхад яагаад ямар үжиг жишээлбэл гоё гэж хэлж байгаа. Манай хүн тэр олон юмнуудыг чинь цээжлэх биш. Бас өөрөө ойлгоод судалгаа хийгээд уншаад шүү дээ. Тэгэхээр тэр хүний бичиж байгаа шүлэг хүртэл бусдаас ялгаруулад шүү дээ. А зүгээр нэг хүн ингээ орж ирэл за окей хипхоп бол хэмнэл. За хусыг гэд ингээд эсвэл тэр юм хэлэх гээд байгаа гэд ингээ ялгаа хийж хүмүүс ус. Нэг гоё юм спорт урлаг хоёр лобби байхгүй шүү дээ. За ялангуяа урлагт. Хиний хүүхэд байх яахыг нь хамаахгүй. Хүмүүст боловсрол нь байсан байгаагүй хамаагүй. Яг л гой зүүн таашаалаараа ханддаг бүх уран бүтээлт өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд гэсэн үг. Тэгэхээр ямар ч боловсралгүй хүн нэг дууг сонсоод өөрийнхөө хэмжээнд шүүж чадахгүй. Таалагдахгүй байна. Тэнэг байна. Гоё юм байна. Ягаад тэгэхээр илүү хөдөлмөрлсөн санагдлаа ч гэдэг юм мэдгүй. Гэт янз бүрийн юмнууд байгаа шүү дээ. Тэрүүгээрээ ялгаж байгаа. Ямар үжиг байд. Шил зөндөө хүмүүс байгаа. Ер нь бол мэдгүй нөгөө Архимед хөдөлгөөнг хэлсэн тэрүүгээр л хүмүүжсэн шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн хөдөлгөөн чинь хүч хэрэгтэй болно үгүй. Тэр хүчийг зарцуулснараа эргээд анзаарэгдэж байгаа шүү дээ. Яа гэнэ. Тэгээд бид нар чинь ингээ үзэгдэл хөдөлгөөн болгож чадчихжээ. Супер. Сая та нарын тоглолт бол миний хувьд түүх бичсэн. Гайхамшигтай тий. Энэ бол хөдөлгөөн үзэлдэгдэл. Тий. Манай подкастын хамтран ажиллагчаар ногоо өрөөдөг хөгжүүлэгч MMS компани ажиллаж байгаа. Дэлхийд дахнаа мэдээж ногоо өрөөдөр бол чиглэж байгаа. За тэгээд MMS маань бол мэдээж эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийд дахнаа бүгдээрээ sustainable development, тогтвортой хөгжил гэдэг энэ утга санааг бол мэдээж маш хүчтэйгээр ярьж байгаа. Монголд анхны ногоон барилгын төслийг маш амжилттайгаар хэрэгжүүлсэн MMS-ийн хамт олон маань манайхтаа бол ингэж хамтарч бол ажиллаж байгаа. Энэхүү бүтээн байгуулалт нь одоо мэдээж ажилчдын эрүүл, тав тухтай ажиллах орчин бүрдүүлэхээс гадна Монгол тийм ногоон барилгын
цоошин соёлыг бий болгосон ийм гайхамшигтай бас байгууллага маань бол байгаа. Ийм гоё төсөл бол хэрэгжсэн гэж бол болно. За тэгэхээр та бүхэн бас MMS-ийг сонгороо. Эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS. Одоо юу вэ л да Гинжин, Thunder, Young Moji одоо мэдээ зөндөө байгаа тий. Кама гэдэг easy rapper дэс байна. Ямар ч салбар энэ бас агуух цөмөрөө яг AI гэдэг зүйлийг технологиг яг тэр нөгөө заяагийн тэр хийдэг махчилсан имийг ингээд хийлгээд технологиор нь хийлгээд үлдсэн цаг хугацаа үлдэн штэ. Тэгэнгүүт AI оролж чадахгүй тэр яруу мэдрэмжийг ингэж гаргах. Тэрэн дээрээ илүү цаг гаргаж тэгхэл технологич ерөөсөө л тэгсэн шүү дээ. Бидний боолол болох хэрэгтэй шүү дээ. Тий, манай багаж явахгүй. Бид нэр Клашниковын үгийг санах хэрэгтэй байхгүй тий. Би зөв хүндээ бол шидэт тохиор хийсэн. Буруу хүндээ бол хүн алах зэвсэг хийсэн. Гэхдээ хүн л аллаа даа гэж харамстай. Тэр шиг технологи бол тийм л зүйл шүү дээ. Дээр үесэл байсан шүү дээ. Үхэнд анжис залгаад газар хагалж исэн трактор одоо бүр жолоочгүй. Энэ шилж хаашаа ингээл явна шүү дээ. Яг л хэлбшуулмаар шүү дээ. Яг үнэ. Хэлбэр биш байх гэдэг. Тэг яагаад зоохгүй гэдэг. Тэрийг ойлгохгүй. Буцаад хоёлаа нөгөө дуунууд руугаа орё л да тий. За ганцаараа байна, бороо байна. Одоо анх хийж явахдаа энэ дуу үнэхээр хүм болгоныг одоо бороо ороход бороог санагдуулах. Үнэхээр ингээл дан ингээл ганцаараа явхад хүртэл ингээл ядан шүү дээ. Ингээл бүгд орилол явдаг те. Тэр хэмжээнд төсөөлж ийсэн үү? Эсвэл за ямар ч байсан гайгүй байх юм байна. Тэгээд юу ч гэсэн гээд ер нь анх яг хийж яхад энэ яг viral явах юм байна гэдэг ийм мэдрэмж авч ийсэн үү? Би яларч одоо татарын хувьд л ихэнх хэмиг маань заяа анх үүсгэж байгаа юм те. Тэрэн дээрээс нь би ингээд санаа хошуугаа нэмэрлж байгаа хажууд нь хараад бас суралцаа явж байгаа. Одоо нөгөө одоо ингээ хэлэхээр хүмүүс ойлгохгүй л зүгээр шууд л хэлэхэд амар агуу үний хажууд байсан болохоор би бас нэг өөрөө хитэн дуу хийсэн. Одоо ч татарын шинэ гарчаад дуу миний хийсэн битэн дээр тийм үү цаах. Тоо утгагүй цацсан бид нэр. Окей. Энэ 100 наадмас өмнө цацсан. Зүгээр тэр хүний хажууд байсан болохоор одоо нөгөө тэр багшийн шав гэдэг шиг тэр харах өнцгөөс нь ярина. Зүгээр би хөндлөнгөөсөө харж ирснаасаа ярихаар манай хүн чинь ингээд айгу инээдтэй нэг өглөөс ирсэн чинь найз охин Америк явсан байсан шүү дээ. За яа. Сурах гад тий. Тийм үү. Тэгээд тэр чинь ингээд ямар нэгэн байдлаар аймарх шалтгаан архичийн хүн шалтгаан хайждаг чинь өнөөдөр юуны баярын гэдэг шиг аймарх шалтгаан хайдаг насан шүү дээ ядж байгаа. 20 дэж байсан уу 10 дэж л. Тэгээд аймархгүй байжсэн чинь жигнэсээ аймарх үйл явдал боллоо. 7 хоног алуу боллоо, 10 хоног алуу боллоо. Манай хүн гутарлаа, хаягдчихлаа гэж ойлголоо. Мэдгүй аймараад байж исэн чинь нэг өдөр уцсан дуураад уцаа авсан чинь надад ярьсан юм нөхгүй. Ингээд нэрийг хэлэхгүй. Найз охин нөхгүй. Би Шанхайд байна. Нью-Йорк руу явж байна. Би сургууль сурахаар явлаа гэтгэлсэн гэсэн. Тоглоод байгаа юм яа та алуу болж молоод. Тэ ингээд чадж байгаа бол начаар хитрээд штэ. Болоо штэ. Хаана байгаа гэдгс. Жинхнээсээ аав намайг явж сур гэсэн. Тэгээ би хэлж чадахгүй. Гэрээ хоринд байж байгаад намайг онгоцны буудлын дээр суулгаа явуулсан. Би Шанхай дээр онгоц сольж байгаа энэ моментыг ашиглаж чамтай ярьж байна. Харин очиод тохинчоод чамтай ярина. Тэгээ одоо нэг шиг сайхан видео кол хийхгүй. Шууд залахгүй те. Яг о мессенжер байгаа шүү дээ. Асал амар шүү дээ. Бааз дараал өртөг шүү дээ. Тэр компьютер чи салгаллаа. Яа, тэгэл нөгөөдөг чинь. Тэгэл за одоо энэ нөгөө картны юунд дуусч шүү. Би одоо яаралтай онгоцсныхаа нөгөө гейт руугаа явах ёстой мөстэй гэж салгасан юм бэл. Супер амар бол. Эсвэл амар амарсан гэсэн. Дэлхий динхэн нөгөө тэнгэр хөмөрцөн гэсэн. Одоо яах юм бол. Америк шүү дээ. Одоо бидний мэдрэмжээр Марс болчихлоо шүү дээ. Тийм л хол хэлээ шүү. Яах вэ ингэжсэн чи манай бас нэг найз байдаг байхгүй хүмүүс
Манай зингээ хэлэхээр өөрөө жоохон гомдохгүй. Зүгээр андуурх хүмүүс гомдчвал яана ингэж амир хэлж болж гинөө. Бүдүүн сүхэ гэдэг. Чи нугасаа тийм. Манай ингэж хэлээгээд тийм хүмүүс зөндөл байдаг шүү дээ. Тийм манай жоохон биерхүүлтэй. Аа. Нөгөөдөг чинь бас биднээс ахалтай. Их нэртэй маргал заргалтай нөө шинэ амьдрал шүү дээ. Болохгүй гэризм болохгүй бас л ач холбогдол өгсөн ш. Тэрийг фонк арчаач хүн амар гэл барьцаалдаа. Амар бол заягийн дородсч манай хүмүүст амар цэн шүлэгчээ суужсэн гэл. За. Тэгээд ороод ирэнгүүт нөгөөдөө ингээд юу нөө ширнэх шүүрөө хийчээд ингээд дуурахгүй ингээд нөгөөдөг чинь шажууд нь жоохон суувал ингээд байж байгаа л хэлсэн мэлээ заяад. За амьдралч дутахгүй юм дөө. Манч явъя да. Хэцүү юм байна. Амьдрч чадахгүй нэ. Гамаа орлож байна. Нүм охноос уулаад. За. Тэгсэн чинь манай хүн эм орсон байгаа штэ. Хамт явах уу гэл тэгсэн юм л. Тэр хүн тэр зур хоёр яаж тэнэгч байгаа тэр ойлгосон юм бэл. Яа тэнэгтдээ юм бэ гэ энийгээд. Ариш тэрний үе юм бэ гэд. Тэгсэн чинь манай хүн тэгсэн гэсэн. За тэр дотор нэг шүлэг байгаа. Нөгөө дүрдээ ороод тэрэндээ ингээд одоо Франк Жоки гэд цааш нь үргэлжлүүлж явахгүй. Үнэхээр тэг дайны төвшөнд биш. Манай хүн амар эморчод жишээлбэл гарч ирж байгаад орилох гэж үтсэн гэсэн. Нэр нь хэлээд тэрээ гэд орилоод уйлаад ингмээр үүдэг. Гэх хүмүүс агаад ингээд шал тэнийг ингээд гэрлэг орцсон гэсэн. Авир инээдтэй. Ер нь эморж байгаа бичсэн шүлэг байхгүй юу? Ганцаараагүй чинь биш. Бороогүй. Тий. Чи уйлаад байгаа ш нулимстай зүүрлээд байгаа. Дараа нь би ч өөр гоё юм. Тийм бүсгүй би ч даартай гэлээгүй шүү. Би яагаагүй шүү. Тийм биш. Бадаг нь бол тэр чирээл ингээл хайраа илэрхийлээд байгаа. Дахилд болохоор ингээд дурлалаа боорон ордог эмороод уйлаад байгаа юм. Тийм. Чи одоо салчаад ш холцоод ш. Дуурч амжилгүй хацар минь ордог. Тийм юм би тий. Дуурч амжилгүй нөгөө гинт яваад өгсөн. Бүр ойлгож амжив шокнд ороод үлдсэн. Тэгээ ойлгосон чинь зуны амралтаараа л ирж гин өвлөний хичээлдээ явчихна гэх нэг сэрүүн цагаар төвчээд штэ. Өвл яваад өглөө 100 ирэхээр нь сэрүүн өвлжин төвчсөн юм аа тий. Тийм шүлэг байхгүй юу? Аяны хувьд бол тухайд одоо Sto 50 Cent дэлхийг байлна агуулж исэн Candy Shop гэдэг дуун дээр clap гэдэг юм. Бид нар яг жинхэнэ нөө дуу ингээ уралж байгаа учраас дууралт саунд энэ регистрүүдийг амар судалдаг байсан. Анх сонорт орохоос өмнө ч гэсэн тийм. Ингээ бөө юм классик хөгжмийн CD-нүүд сонсдог. Тэр дундаас ч хайрыг хүндлийн самплыг тастаж авч ирсэн ингээ сонсоож зарж байгаа хүн. Гэхдээ та нар CD-г аваад болиулал бүтэн хайрцаг 15 мянга хуужин CD байхгүй. Дандаа юм классик хөгжмийн хаягдсан CD-нүүд. Аваад гаж 15 мянга штэ гэд бид нар л ингээ сонсоо хэрэггүй юм аваад яахын хэрэглэхгүй юм чи. Сонсож байгаа бол за яг энэ гоё гэл аваад тэгдэг байсан. Тэр шиг нөгөө регистр амар судалдаг үстэй клап гэдэг юм бид нар амар ярьж исэн бохоо. Шак гэл. Ямар the Candy Shop гэдэг. Энүүгээр нэг хийхийсэн гэдэг ингээ бодож исэн. Тэгсэн чинь сонор дээр бид нар нэг өдөр хоноо. Одоо хүний хувийн бас их хэмнэлтэй үйл явдал учраас би тэрийг яриад явах. Манай оноох бид нар сонор дээр байлаа. Манай хүн гэртээ харихгүй бас нэг шалтгаантай байсан тухайд. Их хүнд үйл явдал болсон байсан. Тэгээд бид нар бас сонорч бол бидний ажлын байр. Дээрээс нь бүр рок попийнхнээ одоо алтан тайз гэдэг шиг студент штэ орж гардаг. Тийм чухал газар арх боллоо. Бүр студ дээр нөгөө амар хүндлээ айдаг хүмүүсийнхээ орж иж дуугаа бичдэг. Маргааш манай дэлгэр зүй захирал орж иж бид нар ч одоо юу болоод статус ирнэ штэ. Одоо юу болж ийна гэл те. Угсаалт гисэн. Орж ирээл юу болоод доо ижлээ. Гингээ суучсан. Жогоох орж. Тийм үү? Юу вэ? Айгуугаад студ дээр орнод таанч ингээ. Доо ижлээ. Тэгээ нөгөө ахын гашууд юм хүмүүс бид нар тайлах гэж цуг байгаад. Ахч нэг хаанаас үлээ дээр найз нь авчирсан нэг орс ирэх. Гарч ирээд ууж байгаад моноо гэд дардах байхгүй. Яг тэрний хэсгийн ихний хэсэг. Амар горж ирээд. Яг оригинал саунд юм уу те? Тий, шууд яг банзан гитар шууд бичээд яг наатаа тоглолтой бай. Тэгээд заяач тэр даруйдаа нөгөө нэг клап ашигламаар байсан. Тиймэрийгээ тавиад битээ тавьпаа. Бейс месийн дараа нөгөө эдийч аягүй чухал шүү дээ. Тэгээд дараа нь нөгөөдгийг чинь гүйцэтгүүлэх гээд процедур дээр хүн ингээд адгаа сандраад явдчих. Яг л тийм үйл явдлаа өглөө бол хар зураг гарцсан байсан. Нөгөө шүлгээ заяа чинь битсэн байсан шүлгээ гараад ирчих. Би нэг юм шүлэг бичсэн байсан. 3 бат гарын бүр хийц дахил багт байгаа нөхтэй.
Тэгээ оноох аялгүй гараад ирлээ. Дээр нь дахилт дурлалаар борон яг ингэ тэр өнгө бол хүний уйлдаг өнгө хөхгүй нүси гэ уйлж шít хүн. Тэгээ түнс гэ доор уйлахгүй. Тэр өнгө хөхгүй дурлалаар борон даа хүний уйлдаг өнгө. Энэ дуун дээр хийгдсэн олон дуу хийт байдаг. Тэгээд тэрүүгээр нь яг ингэ барьж хийсэн. Дахилтаа хүртэл нөгөө өгнүүд амар гоё наалтаад. Тэгээ өглөө нь бороо гэдэг дөө ерөөс нэг шинэ дотор гацсан. Хөөх тийм үү. Тэгээд тухайн үед бид нар Linkin Park-ийн Солонгос дахь Universal Music-ийн том студид Linkin Park mixing mastering хийжсэн. Бичлэг нь болохоор Калифорни ямар юу лээ нэг том бас л Universal-ийн нэг тийм студид бичлэг нь яваад mixing mastering-ийн Солонгос цөөлд тэр миний нэг зураг гэдэг Universal-ийн фатаач ингэсэн. Бид нар яг тэр үеэр Sony-тэй гэрээгээд Япон явж таарад явхдаа Солонгосын тэр студийг орж танилцж явсан байхгүй. Тухай DJ King гэдэг Солонгосын амар том продюсер студид танилцуулаад Linkin Park-ийн шинэ дуунуудыг бид нар сонсгоо. Бараг би одоо дараа нь шинэ дуу гарсныг санахгүй болохоор бараг Linkin Park-ийн хамгийн сүүлийн альбом байгаа тэр 2006 оны хаврахгүй. Тэгээ бид нар Япон явж ирсэн. 5 он юм байна. Тэр Sony-тэй гэрээтэй ажиллаараа. Тэгээд нөгөө дуугаа сонсохдаг хөхгүй тэнд байсан хүмүүс тэн чин одоо Солонгосын шоу бизнес дээр байгаа тухайн одоо манай продюсерүүд ч тэ халиуах мах шиг Солонгосын тийм халиухтай уулзж шít. Энэ ямар дуу ингэ бид нар ч болохоор супер андерграунд тийм commercial дууг бол хийх ёстой юм байна. Тэр нь биднес бизнесийн болон ер нь бас нөгөө хүмүүстээ ч гэсэн таашаал өгч байгаа гэдгээр аль альталтаа аюу ашигтай гэдэг Lumino-гийн ахнараа заалгаж байгаа шít. Түнс гөөмн зүрүүд байсан шүү дээ үгүй. Ийм дуу хийхгүй гэд. Заавал ийм юм дуулна гэд. Амар стилтэй үнэнч. Тэгтээ тийм дуу хийцэн. Тийм шүү дээ. Амар commercial шүү дээ. Хайр дуулаад шүү дээ. Эмо дуулаад шүү дээ. Тий. Тэгтээ тэр нь ингээд биднэрт амар таалагдсан. Тэгээд ирлийцсэн те ингээд санаа ингээд бидчтэй тэнд энхүү гэд жинхэнэ өөртөө уг нэг энэ хөө бак том толгоо ийм гэд амар дуу сүн мөнгө насандаа энэ гэл те. Rock baby энэ гэл амар хүн сэдвүүдтэй. Тийм дуу хийцэн те тэрийг шууд ингэхээр жоох хичээд байж явах үедээ тэр студид сонсч үздэг байхгүй. Тэр амар гоё дууралт. Тэр студийн тэр юу пүү нэрээ гоё байна гэд. Тэгсэн нөгөөдөл чинь энэ зөвхөн Монгол биш шүү. Энэ Азад явах дуу биш шүү. Та нар энэ дууга өөртөө биш. Тухайн орных нь хотуудаар нь ингээд зараад ингээд гоё бизнес болгоод наатаа ингээд зараарай. Явна шүү гэдэг байхгүй. Амар урам аваад хурж ирээ клип нийт Япон явж ирчээд. Нэг сарал явсан ш дууг нь ингэсэн хүмүүс л ирж байгаа. Ай амар клип дээ. Тэгэл клипийн бас манай бигийн болдоох хийж исэн чинь хайлсан алах болчихдог байхгүй. Тэр төв чи хайлсан дээр бичдэг байсан. Тоглолт болох гэдэг 2006 оны 6 сарын 16-нд Open Air-т. Нөгөө дуу чинь UB Pulse амар ингээд viral болчиход байдаг. Клипийн цацмаар байдаг. Тэгээд бүр болохоо за болий. Дахиад нэг дуу. Шинээр. Тэгээд клипийг амжуулъя гэж ганцаараа гэт. Тэгээ яг ингээ хөгжмийн хүмүүс бол бороо биш ганцаараа илүү сайн найруулгатай. Илүү мундаг хөгжим. Тэгээд дахиад хий гэсэн ганцаараа байсан юм уу те? Тий. Ерөөс 7 минутаар гэлцс клип бивтэй. Нэг чинь тоглолтын хуваарьт ажил яваад байгаа ш бид чинь бүүстэл гээд байдаг. Тэгээд юу ч хийгээгүй гэж тоглолтыг үзэрэй гэж болдоггүй. Бид чинь нэг юм санал болоод сурчлах гэдэг хөөх нэг самбартаа ярьдаг хүн шиг байхгүй. Тэгээ нөгөө дуугаа гэлзуулаад ганцаараа цацсан. Тийм түүхтэй. Тэг ганцаараа нэрээ ярьснаас одоо сая ойлоос технологи ярьлаа. Бидний хувьд хэд эсээр нь ойдл бүрээр нь ингэж хийжсэн бохгүй дууг үг үгээр нь биччихсэн. Мөрөөр нь тактуудаа, дууралтуудаа ялгаж салгаж хайд дойшнэртэй дууралтуудыг технологи гэ сайн нэвтрэх тусмаа хүмүүс хэрэглэх тусмаа бид нар ядаж ойлголт нь нэгдэх юм болов. Шашин ч одоо дээр үеийн технологи шүү дээ. Дээр үе улс төр шүү дээ. Дээр үе эдийн засаг шүү дээ. Бүх юм шүү дээ. Бүх юмний суурь шүү дээ. Шашин ч одоо оюунтай болоод хүмүүс сэтгэл хөдлөлттэй болоод. Тэр сайн байсан болохоор нэг талаараа айгүй гоё нэгдсэн шүү дээ. Нэг шашинтай хүмүүс жишээл. Нөгөөд нь хит амар байснаас болоод яг шашны мөрөлдөөнүүд гардаг шиг. Технологиг хэр сайн хэрэгжилж байгаа хүмүүс яд генерашн үүсэж байгаа. Генерашныг манайхан чинь айгүй буруу ярих юм.
Тэдэс тэдэн оныхон ийм энэ гээд он хамаагүй шүү дээ. Хугацаа хамаагүй тэр ахуйда технологиг яаж хэрэгжилж байгаа гараа хүн амьдралыг харж байгаа хүний нийгмийг те яаж эзэмснээрээ тэр генерашн тодорхойлогдно. Одоо би жишээ нь альфа генерашны хэрэгжилж чадж байгаа хэрэглээд тэд нартай адилхан ярьж үл би альфа л байхгүй. Түнс би нэг 84 он төрснөөрөө заавал миллион юм байх албагүй. Тэрэн шиг манай хамтлагийн дуунууд ингээд яг оёдлчин шиг шагилж ингээд ширхэр нэг ойж исэн. Гэтэл оёдлын машин үүсчихээр тэг зовхгүйгээр гэхдээ үүрэг оройл зориг юм байж байгаа тохиолдол болох байхгүй юу? Барилга барих гэж байгаа чи каранта болоо сайн л үстэй. Заавал дэрийг гараараа өргөөд болын юм шиг ташуурдуулж хийсэн барилгыг үнцэнтэй гэх ямар хэрэгтэй. Технологи тэр. Тэгээ одоо үеийн репродуктив технологи ашиглаад сайжирж байгаа гэдгийг би тэгж хэлээд байгаа. Тэгвэл тэрийг буруудаж үнэхээр шийдэх. Төрний чинь хэлдэг бүр зөв. Ашиглаад тэрэн дээрээс өөрийнхөө юмыг оруулж яваад мундал шүү дээ. Дан AI-ыг тэг ингээд тэгвэл нөгөөх бид нэр тухайд hi-fi дээр манай дуунууд шүлгнүүдтэй өрсөлддөг. Ихэнх дуунууд чинь гадны дууны аяыг аваад дуулцсан байдаг шүү дээ. Чигтэй адилхан зүйл байхгүй юу? Зөвхөн өөрөө ямар ч юм хийхгүйгээр конов дараад дуу хийчихээ тэрийг миний дуу гэж ярьж бол тэр бол буруу. Тэр чинь бол яг л копирайт ярьдаг байна. Харин сонортой студил хийснээс хойш гэж яри те. Яг 19 тэрнээс хойш бол бүгд яг өөрсдийн те. Дээр үеийн тийм хулгай аяа маяг байхгүй. Тий, заавал хуулийн дагуу гэх юм. Хуулийн дагуу. Хулгай гэдэг чинь бас нэг ойлголт байгаа шүү дээ. Зөвшөөрөл авахгүйгээр босгож үт юм. Одоо хайрыг хөндлөл жишээ нь бид нар зөвшөөрлийг аваад. Одоо тэр зохиолч айгүй айхтар хүн бохгүй нөгөө Nokia-ны энийг зохиосон хүн шүү дээ. Тийм үү. Тэгээ Японы хаврын аяз зүйлүүд айгүй алдартай хөгжим зохиосон. Тэр хайрыг хүндлийн өөрийнх нь зохиол хөгжмийн зохиол нь 7 минут 20 хэдэн секундын маш том зохиол байгаа. Тэгээ манжи эзэн хааны тэр нийгэм эзэлж байгаа байр суурь төрд байсан статус нуруу унж байгааг харуулж байгаа кино. Тэрийг нуруу унж байгааг яг хаалга онгоож байгаа сценээр ойлгуулдаг. Тэр 20-той хот ч за окей гэж бууж хаалга онгоолгож байгаа. Бүслэлтэй. Тэгээ нөгөөт чинь гарч ирээ бууж гэрээсээ хөгдөж штэ. Тэрэн дээр явдаг хөгжим. Манжууд бол бас айхтар штэ бид нартай адилхан. Бид нар жоохон буруу ойлгодог шүү. Манж гэхээр л муу жанр хэттүүлээд бид нартай адилхан бас нүүдэлж хүмүүс. Ер нь энэ Аз чинь ингээд нэг хэсэг бүлэг гарч иж бүжгнуулаад л ингээд төрийг хатгаа явсан хэсэгчлэлээр нь ярихгүй бол бүхлээр нь ярихаар чинь ингээд хэцүү штэ. Хувлын анчууг нь монгол хүн байдаг. Гэхдээ юан гүрний эзэн байгаад байдаг. Төр засаг тэнд яваад идэг. Тэгээд одоо сая хятад байхад хувлааны тухай ярингууд би нэг мэдлэг багтаас болоо бөө хэрүүл бол. Юу яриад байна? Энд монгол хүн гэдэг. Нүүдүүлчлэр үгүй юан гүрний хаанчтай гэдэг. Аль нь байна шүү дээ. Зүг болоо. Тэгээд танаа хаан байсан нэ. Манай бүгднгийнх нь хаан байсан шүү дээ. Биологийн талаас, философи талаас манай татарч гэсэндээ хүмүүс их шүүмжил дагуулдаг гэсэн. Ягаад татар гэж Сүгөө Баатрыг хорлсон хүмүүс нэрлсэн. Чус нэг их монгол гүрний байгуулалтсан хар ажлыг хийсэн хүмүүс шүү дээ. Бид нар тухайн үед яг энийг бүр яг тухайн үед бундаг түүхч хүнээс асууж иж өхөнч зөв юм байна гэж бодсон. Нэгдүгürt ягаад бид нар барууны гадны соёлыг нэг уяанаасаа суларсан нохо шиг гэж ярьдаг да тэ нэг хамаа намаагүй тэмдэг шиг нэг арчлал ингээд нэг хаалга онгоолгосон чинь бүгдийг аваад л зүгээр би монгол хүн биш гэж болохгүй байхгүй юу? Би хинбэ гэх кинон дээр гарч байгаа штэ чак гэж байна. Амар том мессеж штэ. Би хин. Гэтэл тэр ч заавал яагаад нэг 50 60 гарчаад ойлгох штэ. Заавал яагаад нэг булан малаа өмсөд хөөрөг барихаараа нас явахаараа ойлгох штэ. Хилээ харал та тэг яаж сэтгэхэд байгааг харал. Бид нар 1000 ингэсэн мөртлөө би одоо хичээд ма бро нэга гэж чадахгүй. Тэрийг ойлгоцсон байсан уу яахгүй юу? Бид нар болвол нэгдүгээрт үйлдвэрлэл хийх гэж байна. Манай бүтээгдэхүүн 90-ийн копи байх юм. Эсвэл бид 3-ын бид 4-ийн одоо тэр дөрүлээ байсан л та байна да. Яаж ялгарх юм, яаж онцлог байх юм. Энэ одоо олон дуунууд дотроос бид нар яаж ялгарх юм. Нэрнээс эхэлнэ гэл. Амар point. Тэгээд ингээ гадаад нэрнүүд дүүрэн байсан. За ямар ч үсэн Монгол бид нар. Тэгэхээр манай энэ их Монгол улс үүсгэд яаж нөлөөлсөн энэ төрөл татарч нөгөө торгуулийн салаа хоригдоод штэ яг тухайн үед бол хөрхий
хамгийн уртл золионд явж байгаа нөхдүүд шүү дээ. Тэгээд тэд нар мяа байсан бол бас хэцүү байхгүй юу? Тэгээд дахиад түүх Европ талаас нь ингээ харахаар дандаа л татар монгол гэж ярьдаг шүү дээ. Европод бол ялангуяа бүр тэд нар түүхэнд бичгтээ орж ирж байгаа тэр Чингис хааны бааtruуд бол ийм гурвалжин тарцагтай орж ирдэг. Цэнхэр тагтааны юм. Татар хандлагын одоо лого яриад байгаа байхгүй юу? Тэгээд хүүхд мөхтэй айлхтаа татарын мангас төв шүү гэж айлгаж бариад л нөхдүүдэд хийсэн ажил амар байгаа. Тэгээд эргээд Европ хүнээс их Монгол улс гэж асуухад тэгж хэлэх бас цөөнгөө хүмүүс байгаа байхгүй тийм хийсэн судалгаанд татар монгол ш. Татар гэж ойлгоцсон. Их Монгол улсын анх цэргүүдийг тэд нар ч нөгөө ялаа үрээд л хамгийн ихэнд орж амиараа тэдний хүчийг сулруулж байгаа торгуулийн салган шүү дээ. Энэ нь биднэрт амар таалагдсан байхгүй. Дотооддоо шүүмжлүүлээ. Дайсан боллоо. Мусаа өмдөж ирсэн гадны харуудын дуурайсан гуйлгачд өсдөж хилүүлжсэн. FM дээр очиод улаан цай бүлийдүүлээд окей гэж манай дуу явуулдаггүйсэн. Сайхан инээж гаргадаг гэсэн ш. Гараад хаалганы цан сонсогж явахт мос зөөл би юмнууд гэ. Готомжны юмнууд гэ. Тэгээд яа тийм дотооддоо бид нэр дайсан гэж үнэлэгдээ. Гэхдээ гадны хүмүүс Монголын хипхоп гэнг татар гэх хэлтэй бол гоётэй гэж зүүрлж өгсөн. Ерөөсөө л гадагшаага тийм байна. Супер гусын. Татарын сая ингээд мэдээж агуу дуунуудыг ингээд хойл зөндөө ярьлаа. Жагагийн үед хамгийн underrated дутуу үнэлэгдсэн дуу юу гэж боддог? Хайртай гэд нэг дуу баг. Заяа битээр хийсэн байдаг. Асар дутуу үнэлэгдсэн. Ер нь хүмүүс сонсч чаддаг. Бараг сонсч чаддаг. Дутуу үнэлэгдсэн хэр буруу мэд. Бид хоёр өөрсдөө тэр дуугаа хүмүүс сонсоогүй, хүргээгүй. YouTube дээр бол байдаг. Тэр бол нөгөө нэг дуу бүтээж байгаа лаборатори ажлын айгүй өндөр гүйцэтгэлтэй байхгүй. Яг мэдрэмжээ хуулж бичсэн байхгүй. Тэгээ үг мүг тэр vibe мэдрэмж emotional хамгийн сайн хуулж бичсэн. Тэр тийм ээ. Ясто зай битэр эхнэрүүдээсээ салчаал. Тэгэл одоо тухайд сайтууд амар байсан. Тий. Одоо нэг Facebook шиг юм уу да. Тэгэл Асуулт гээл тэрүүгээр битүүтэй ингээ хормором тий. Жохон хүүхдээ өөрийнхөө жохон хүүхдийг нь үр удмаа хаяад эхнэр хүүхдээ хаяад зайсан толгой тойрсон хэдэн амралтаараа архитаа явж гин гэж муулуулж исэн юм. Тэгээ тэр хэр амар сэтгэл зүйд нөлөөлж исэн бол гэхэр тэр дуу бүр яахгүй хэрэгтэй байхгүй. Юу ч мэдэхгүй. Нэрэл мэдрэл муутай мал байсан. Одоо ингээ харахад муу бандж. Болцсон явжсэн байгаа. Юу ч швэсэн гэж. Тэгээд тэр юуж биш дотроосоо зөвтгөл хайцсан өөрийгөө өмөрцөн явсан байхгүй. Бүх хүн буруутчихсан. Мөвчсэн баг архич. Эхнэр хүүхдээ хаялаа гэд. Тэрийгэж би зөв гэж бодож байгаа юм бас. Хойдээ. Үнэхээр би мяа юм. Юугаад мэдгүй тэний юм шиг ингэчээ. Тэгээ одоо ингэ явжээ. Тэр үедээ хийсэн байхгүй. Би тэр хоёул яг адилхан тийм байсан. Таад каракеора өөрсдөө дуулдаг. Би бол хэд дуулаа үтцсэн шүү ажлын шугамар. Ажлын шугамар. Манай подкастын хамтран ажиллагчаар тамхинаас гаргах лазер имчилгээний софт лазер имлэг маань ажиллаж байна. За тэгээ софт лазер имлэг бол хүнийг тамхинаас гаргана гэдэг бол энэ бол нэгдүгээрт манай контенттэй одоо үн цэнтэй гэдэг утгаараа бол одоо яалтчгүй бидний value бол нэгдэж байгаа. Мэдээж тамхинд бол хэрэгтэй нэгч зүйл байхгүй. Гэхдээ манай монголчууд бол бид нар бүгдээрээ бол тамхины хэрэглээнд маш их автсан байгаа. Тэгээд тамхинаас гаргана гэхээр одоо өнөө худлаа нь мэддэхгүй баахан зүйлс байдаг. Энэ бол бүр 100% rateтэй гэж байгаа. Яг хүмүүс заримдаа буцаар relapse хийх юм бол байхыг үүсэхгүй. Гэхдээ яг хүний биений гаднаас болон дотроос энэ ч ингэж хэрэглэгдэж нэхэгддэг одоо энэ цэгүүд дээр бол бүр лазер имчилгээ хийлгээд бүр хүний ингээд толгооноос хөл хүртэл ингээд 360 цэг байдаг гэж байгаа. Чих тус бүр 140 гээд эндээс 50 цэгийг нь онилж аваад тэгээд шарлах хийлгээд ерөөсөө нэгхэн удаа орно 36 минутын турш орно. Тэгээд тамхинаас гарах ийм супер үйлчлэгээ байгаа. Тэгээд та бүхэн манай Төв Номын сангийн уртлын 3 галыг бол мэдж байгаа. Тэрний 403-т бас байрлаж байгаа шүү гэдгийг хэлмээрэн софт лазер дээр очиод нэг удаа шарлага хийгээд үзээрэй. За тэгээд 7011
4361 70 10 4361 гэдэг дугаарт холбогдорой. 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм байна шүү. Тэгээд Soft Laser-ийн хамт олондоо бас баярлсан хэлье. Лазер эмчилгээ хийлгэснээр бид байгаа тамхины никотин сармагжин нэхэх чадвар суларч биеийн бодисын солилцоо цусны эргэлт сайжирдаг. Ингэснээр тамхины хортой нийтлүүд богино хугацаанд биеэс гадагшилж тамхины хамаарал бүрэн арилдаг. Өөрөөр хэлбэл эмчилгээ хийсний дараагаар тамхи биенээс нэхээ болдог бөгөөд тамхи татахгүй утгаар уур хүрэх, сэтгэл санаа тавгүйдах, юм хайх, хөлс гарах зэрэг элдв янзын зовиорууд биеэс бүрэн арилдаг. Зүгээр яг энэ дээр өргөжлүүлээд асуухад ийм уран бүтээлч болгоноос суугаад ер нь хамт ингээл энэ зам момдын явахад ярьдаг л та. Тийм нэг мартагдчихгүй те хөвгчлөлтөө юм уу тийм тайзан дээр те фейл мэйл түүх мөх тиймэрхүү юмнууд байдаг. Байдаг зөндөө тийм нөө хөөс бидний үед одоо ингэ санахад оныгоо гэдэг юм аягүй чухал байсан тий. Ингээд шинэ оноос сурсан уу гэл. Одоо нэг контент гэсэн үгтэй нэг төрлийнх нь. Тэгээд чэйжлсэн оныгоо ч юм уу ярьдаг тий. Тэрэн шиг ингээ удаан хамт байчаар мангар олон тийм үйл явдалтай болчихно. Ааха. Бүр тэгж ярил нэг үг өгөө тэрний сэдвийн дагуу болсон зөндөө үйл явдал байгаа байхгүй яг адилхан янз бүрээр өөр нөхцөлд. Тэгээд нэгийг ингээ самчингууд ургуулад явж өгдөг. Үргэлжсэн үгийн зохиол шиг. Зөндөө юм уу одоо яг Одоо зүгээр яг ингээд нэг сэдв өгөхөд бараг л орж ирнэ. Ааха. Тэ. Одоо ингээл нэг юм зарим гарууд марууд ч нэг ингээл тайзан дээр гарахын өмнө ингээл хүндрэх гээл ингээл явж байгаа л тийм шүү. Би ингээд амар сандардыг. Ааха. Ер нь нөгөө урлагийн хүнийг амар сэтгэл хөдлөхгүй, сэтгэлийн хатгүй гэж буруудах байгаа хүмүүст хэлмээр байна. Сэтгэлийн хаттай байвал тэр хүн урлагийн хүн биш. Сэтгэлийг хөдлөх ёстой шүү дээ. Тэгээд тэрийг ингээд илэрхийлээд дамжуулах ёстой шүү дээ. Түүнээс нэг юм бизнесмен шиг ус төрчиг ингээд сайхан худлаа ярьдаг хүн байж болохгүй. Тийм амар мэрэгжлийн багтай бат. Яг урлагт хоёр юм чиглэл яваад байна л та тий. Станиславский, Мерхолд. Гэхдээ би бол заавал бас нөгөө Мерхолд талд нь ингээд заавал ингээд дотортой байх ёстой талд нь байдаг. Мэдэрсэн байх ёстой байхгүй да. Тэр шиг амар сандардаг байхгүй. Одоо яг л урлагийн хүн юм л л дээ. Хүмүүс таалагддгаар бол одоо сандрах ч үсгүй юм л шүү дээ мэрэгчлээ. Аавыг лавж 10 хэмжтэй гарч будлаач тайзан дээр гарахын өмнө баян сандралтаагаар хөлрөөстэй гардаг шүү дээ. Тэгжиж нөгөө миний эдис чинь тэр нь зориулагдаж байгаа юм чи. Сэтгэл маань хөдөлж байгаа. Тэгээ би бүр одоо ч тэгт. Өөр хүний төрсөдөд очиж дуулсан ч одоо зарлах чинь нөө гэд бүр рефлекс юм баг. Тэгээ нэрээ гараад нэг хоёр халаа аяга болчихтой. За гээ юм шин нэрээ гэд. Эхлээд бол амар сандарна. Тий. Одоо ингэ болсон хөгжилтэй. Яг одоо би нөгөө кондишн сая хөдөө яваад кондишныг яны төрсөн ингэ нус олж тань л та. Шууд энэ дээр яг энэ шиг юм болжсэн. UBS телевиз хаа нэг шөний үгүй амар байгааз. Телевизийн эфир цагийн хуурьтай байсан шүү дээ. Шүн мөн гардаггүй. Тэгээ цагийн хуваар эвдэж шүний нэвтрүүлэг хийж байгаа шин супер зүйл байлаа шүү дээ. Тэгээ бид нар тим нэвтрүүлэгт орцсон суучихгүй шүний бүр 2 цагт. Тэгсэн чинь нэг хөгжин тоглоод бас л яг ингээл ханаа төрцөөс угаасаа ч нусаа даа гэж. Шаар үлээлж үлээсрээ хаглуулдаг байхгүй юу? Намайг бүр дэлгэцээр дүүрэн гаргаж яхад би 2 шаар үлээж миний био шаар хамгийн ихэлж хагараад энэ бисэн гэж зүгээр. Тэрийг бүр ингэ шууд дамжуулж ирсэн шүү дээ. Тэгээ шууд юм уу те? Шууд. Аа. Шууд эфирээр. Тэр нөгөө кино минон дээр чинь ингээл гараад л л дээ. Одоо бэкстейж дээр зотоцком хөө болоод ингээл одоо би нөө юуг санддаг байхгүй. Манай амраа руу нэг нөхөр ундааны сав шидэд. Тэгээд өөр нэг нөхөр аксан тавиад комеди ч бас хэцүү шүү дээ. Ихэндээ нөө уурт болно шүү дээ. Аста нэрэ хүмүүсийг доромжллаа барилаа гэл. Тэгээд амраа ингээд үзэгчтэйгээ зодолтоод заяа комедиго дондор тэгснэ подолкны эдийн харааны урагдцсан заяа. Тэг ингээд хүмүүс ингээд зогсоож байгаа шүү дээ тий. Амьсгатсан микрофон авсан өргөжлөлөө комедиго ярьдаг байхгүй. Үзэгчт нь ингээд айцсан. Тэгээ би ер нь рэпрууд ч гэсэндээ нэг тиймэрхүү юм тохиолддог болов гэж зүгээр ингээд дотроос сүлдээ сая танай бид нар инфо радио гэд манай сонор хажуудаа нэг радиотой FM-тэй байсан. Тэгээ тэрний 5 жилээ болоод тэгээ яг тайзнаард гарах гал одоо Монгол Улсын сургуулийн эдийн засгийн
одоо Мойси 4-р байрны замын эсрэгт нэрийг мартаж нэг баар. Ихэлт сүртэй сүрхий лагл баар байсан. Тэнд болж исэн. Тэгээ яг бид нэр гарах гал тайзан дээр томаах, чууах одоо манай нэг багийнхан ч бүгд байж байгаа шүү. За гараад ингэ шүү, тэгээ шүү. Тэгээ тэрийг яаж яхад эфемер шууд дамжуулж байгаа. Эфемер нүүлгэж авчираад тэр шууд дамжуулалт гэдэг чинь бас амар технологи орчин үеийн лаг зүйл байхгүй. Тий. Баарнаас тий. Тэгээд тийм амар мундаг юмд оролцож байгаа шүү. Амар хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгсэн чинь яг тайзны ард байж гисэн аа. За эвтэр нэг онигоо ирчдэг байхгүй. Аа. Юу ч ярил нэг чон монтай л нэг чон туулаатай л гоё. Нэг улаан гуталтай. Аа. Одоо яг үнээр марч. Бүгдлээ нэгээ саваад яг орцсон байждаг шүү дээ. Нулимс гарцсан гиз өвдөө татцсан хоёр тишг олцоо ичсэн чи татаар гэж зарладаг байхгүй. Тэгэл гарсан. Тэгээ сүн гэдэг дууд болж. Сүн би нөгөө ертөнцөөс бүр салцсан байхгүй нөгөө инээдээ яаж болох юм бэ гуул ингээд. Тэгээ харин гэж нэг юм газар дээр бууж ирээд ингээд сонссон чинь хоёр бадаг зүгээр аян явж идэв. Анзаарсан чинь нөгөө хоёрыг харсан чинь дуулахгүй илгээ ирсэн ингээд хоёулаа хоошоо гарцсан ингээд хүмүүсийнхээ эсрэг тийш харцсан гэж. Мөөгийн бас адилхан юм уу? Адилхан. Муугаа айлгүй л бид нар инээд муутай. Одоо нөгөө сэтгэлээ хатгөө. Жуурлын хүмүүс те сэтгэл хөдлөлтэй. Сэтгэлдэлтэй өндөр. Тэр айгүй тод санагд. Тэгээ би яг өөрийнхөө хэсэг бүр ингээ болоод гээ бүр. За одоо болоо яд сүүлийн 3 дугаар бод гээ дуулах хэрэгтэй штэ гэд. Бүр тэгээ ёстой манай нохоо яашаа чүхлээ гэдэг шиг. Эмгэлж юм зүүн бодож нэг юм гайгүй болоод тийш 3 4 минутын дуу штэ. Тэр хооронд бөөн дайм болоод хүмүүс хараад ингээд идэх. 3 багийн 3 тийш харч ингээд. Тэгээ арай гэж нэг юм би ингээд болоод 3 тийш харч ийнэ гэдэг. 3 дугаар бадгаа ядаж орё доо гэж боддог. Амар гангстер дуу байгаа шүү дээ. Вайм сүн шүү дээ. Сүн шүү дээ. Тэ. Тэгээд нөгөө бидний чинь нөгөө тахилтууд нь хоолоонд байгаад бадгуудын нэг жигнэр өгдөг байхгүй.Өнгөөр бадаг дээр болохоор ингээд те цаг хугацаа биднийг орхин одлоо одоо сүн ингээ амар лаг чухал юм хөхтэй те. Цаагуур нь явж байгаа нөгөө дэмжилтүүд нь хэврэж байгаа бодох хэрэгтэй. Нөгөө инээгээд байгаа шүү дээ. 3 маг илгээ бариад ингээд тэгээ 3 дугаар бадаг дээр ороход айгүй сүрхий болж байгаа. Орохдоо ингээд заягийн пүүз рүү хачдаг. Нөгөөх нь яаж чад улаан пүүз өмссөн. Нөгөө онигоо дахиж санаад 3 дугаар бадаг дээр 1-р бадаг хосдог. Бүрст татаад илэг хатаад бууж ирээд загнуулж байгаа. Яаж аа хэнийг доромжилж байгаа. Гүнгээр чадсангүй сая тэгээд мэдгүй юм л болчихлоо. Нэг нь дуудуулж яаж байгаа. Нэг л дуу юу? Тэгээд тэр нь эфемер шууд дамжуулж байгаа. Хүн бол нөгөө дүрсийг үзэхгүй байгаа шүү дээ. Одооны эфем шиг ингээд ярьж байгаа. зүгээр ингээд эфемер тэр аяа явж байгаа. Дахилт нэг явсан болоод гайл дугаалгууд дуулах гэж чадахгүй амар аваа гаргаж байгаа шүү дээ. Салет байгаа шүү дээ. Хөвчлөлтэй юмнууд ингээ ярих тийм дуусгүй амар их байгаа. Хөдөө хор нутаг мотгаарч гэсэн явж боогоорч бас нилээ юм цуглуулдаг шүү. Амар. Тэгээ бид ч бол яг нэг аяллаар явал нэг сеттэй ирдэг шүү дээ ер нь. Одоо ингээд тэр үед бас юу хийсэнгөө. Сошиал медиа байхгүй бах. За магадгүй тэр сүүл рүүгээ бол хай тайм ап бол байж эхэлсэн баг. Өөрөө хэрэгэлдэг үү те. Тий, сошиал медиаг үед л тэгэл амар гарч ирсэн байгаа шүү дээ. Тэг ер нь одоо ингээд юм сошиал медиа гарч ирснээр юм артистуудад тийм өөрчлөгдсөн ч юм уу, боломж юм уу, бэрхшээл юм уу, тиймэрхүү юм ер нь анзаарэгдэж байна. Магадгүй та сошиал медиагийн үед байсан бол та нарт саад юу нэмэр болох байсан бол нэрмээс болох байсан бол нэмэр болох байсан баха. Би бол мэдээлэл төг хурд маань их хурдтай болсон гэж ойлгож. Бид нар ч одоо нэг тоглолт их жилийн өмнөөс зарлалдаг байлаа. Тэгээ гадаад тоглолт их ч одоо ч бас тийм хэврээ. Одоо ингээд нөгөө урдчлсан захиалга шопинг мопи дээр хэд заргаж байгаа харагдахгүй шүү дээ. Тэгэл тоглолтын өдрөл дээр хэдэн хүн ирсэн гэдэг нь л мэдэгдэн үстэй. Тэгээ тэр хүмүүс урдчилж авахгүй яг тэгэл тэр өдрөө ирээл ойжрлол авд юм уу яадгийг. Хүн урчлаад зарна л та. Нэг 7 хоногийн өмнөөс hi-fi CD shop дээгүүр тэгэл одоо номингийн гэл ингээл зардаг байсан. Зүгээр яг ингээл боловсрол манай сонирхын ч ингээл нэг юм хийгээл сураад байгаа. Бид нар ч дагж сураад л яваад байгаа л та. Зохион байгуулах ажил талаас нь харуул. Зүгээр тэр талаас нь харахаар асар өндөр зардалтай байсан. Одоо хүмүүсийг сонголт хийх гэдэг чинь тоглолт үзье да, энийг үзье. Энээс хоцрох нь энэ их гоё юм болох нь гэд билетийг авахулах гэд борлуулалт хийгээд шүү дээ. Энийг хийхэд тулд амар өндөр зардалтай.
Ингээ баахан клипийн, баахан ярьцлаганд орно, баахан одоо афишнууд энэ тэнүүгээр наан те. Мэдээлэл нөгөө нэг одоо юу ч үгүй 5 сарын тэдэнд гэдэг өдрийг л хүмүүст ойлгуулах гэдэг чинь мэдээлэл тарах хурц асар удаан байл шүү дээ. Тэрэн дээр чи хүмүүс сонгуул дээр чинь техникийн амар ажиллагаанууд явж шүү дээ. Яг л тийм. Тийм болохоор баг 6-7 сарын өмнөөс бид нарт эдийн засгийн тэдэн тоглолтийнэ гэдэг. Тэг хамгийн амар нь тэр өдөр нь бороо орох юм уу юм бөөм. Энийг урчилж одоо ч ихлэд хэцүү шүү дээ. Хүмүүс нөгөө цаана нь хар ажил нь юу байдгийг мэдэхгүй л дээ. Угаасаа ч тэрийг судалгаа албатай ш өөрхөн ямар хийдэг ажил нь биш. Хүмүүсийг буруутгах гээгүй. Зүгээр бас ойлгуулах гэдэг юм мэдээлэл өгөх гэдэг. Тэгээ нөгөө өдөр нь бороо цастай бол тэр тоглолтыг филдж байгаа амар тий. Дахиад дээрэс нь тийм өндөр зардалтай амар зовлонтой мөртлөө дахиад нөгөө дуугаа одоо юу гэмтэй ингээ хийх чинь ингээд бас амар их цаг хугацаатай. Студиуд ороод дуулаад тэгээ эдитинг миксинг мастеринг хийгээд тэгэл болчдөг юм биш. За эсвэл клип байна. Тэгэл сайхан хийчдэг. Нөө технологи чинь бүр зөөд юм чи. Одоо чи экскаватортай болчиход шүү дээ. Ковшор ингээд тавиад шүү дээ. Тэр үед хүрцтэй байхгүй. За бүр Монголд ёстой мундаг сонор on and off гэдэг чинь тухайн хамгийн мундуудыг авч ирсэн тулдаа бас байна. Гэхдээ дэлхийд даяараа ерөөхдөө технологи ярил хоцортмол байсан үе шүү дээ. Одоо нэг дайрчвал. Тэгэхээр биднэрт бол туслах байсан, туслана. Бид нар бодоод ингээд төсөөлөд байгаа тэр нэг юмаа яг хурдан хийж чинь. Технологи бол хүнийг хийх гэж байгаа юмд нь л бага зэвсэг болж байгаа болохоос санаа төрүүлж өгөхгүй л. Нэг талаар юм нөгөө сошиал медиагаас өмнө миний тэнгийг манай гэрийнх л мэддэг байсан гэдэг ярьдэн шүү дээ. Тэр шиг бас их бас залуугаараа од болсон. Тэгэхээр ийм сайн сар бас сошиал мошлоор одоо юу гэдгийг те. За яа та хоёр нийлцэн сохтуу лайв хийж явах ч юм уу. Наац хэсэглэх байх байсан байхгүй гэж аахгүй те. Сүүлд сая 2023 онд 20 жилийн тоглолт хийгээд тэгээд технологийн шокнд би бол өртөөл юмсан. Тэр бол гэхдээ амар тоглолт байсан. Татар ер нь ахиж ойрын үед тоглолтыг төлөвлөгөө байна. Бага. Хийцээ байна. Яг тоглолтод оролцож байгаа. Бид нэр өөртөө санаачлаад татарын бидаас тоглолт бол биш. Аха. Удахгүй одоо 6 сарын 27-нд баха. Тийм үү. Тий, 6 сарын 27-нд Social Park-т лайн артистаар нь 3 артист байгаа. Ука, нэг нь нууц, нэг нь манах. Тэгэж очин бас ингэ хүмүүс байна л да. Зээ. Яг нь ер нь бол татарын бидаас нь тоглолт төлөвлөж байгаа юм байна уу? Бага. Гэхдээ их хол зайд байна. 25 жил яа. 25 жил. 2 жилийн дараа. Тий. Гэхдээ энэ бидний хувьд их богинохоо. Тий. Ерөөсөө орой 12 болж байгаа. Яана өглөө 6-аас хичээлдэж штгээ сэрүүлэг тавьж байгаа. 7 сарын 5 гэхээр 28 оны улсын хурлын сонгуулиас 7 хоногийн дараа юм байна. Ядрагатай тэгээд таарчтэй тий. Яг гоо сонгуулийн дараа юм байна. Бас тэ тэрийг бас гоё бодоод байхгүй. Ер нь ингэж юм л да. Нэг ярилцсан дээр хэлсэн байсан. 3 жилийн өмнө манай охин 14-төөгөө ярьжсэн. Одоо бодвол 17 хавцсан юм шиг ба. Энэ жил 18. 18 ч юм. Ерөнхий гэдэг нөгөө боловсруулсан юм шиг. Танаа охины үеийнхэн бороог сонсчлоо. Ганцаараа сонсчлоо. Тэгээд ер нь бол ингээд цаг хугацаа гэдэг нэрэл хамгийн том хэмжүүр байна тий. Тийм. Харьцуулж харах гэдэг юм чинь. Ойлгох гэдэг учраас. Тэгэхээр хөдлөх ёстой, явах ёстой. Цаг хугацаа байх ёстой. Тэгжиж бид нэр дүгнэлт хийх гэдэг шүү дээ. Ингэсэн байна шүү дээ. Тэгсэн байна. Өөрчлөлт нь ингэж гарлаа. Харьцуулахгүй. Тэгэхгүй ингээд нөгөө кадрлаад байгаад байвал ч одоо харьцуулж чадахгүй шүү дээ. Юу ч болоодгүй. Одоо угаасаа нөгөө хүн ер нь ямар салбарт ер нь хүн ингээд байнгын хөгжиж, байнгын өөрчлөгдөж байгаа шүү. Одоо ингээд за би 40 хүрсэн, би 42 хүрсэн гэдэг ингээд суугаад байвал юм ч юу болох юм тийм ээ. Тэгэхээр ингэж байнгын өөрчлөгдөх дараагийн ахлахмууд мэдээж жагаад татаарт ч гэсэндээ бас байгаль хөлт би одоо ингээд байнгын апдейт хийж байгаа байдал ер нь хэр байна. Энэ дээр л илүү догдлоод тахгүй ер нь. Татарын үед бол одоо нөгөө болсон юмнууд харж байгаа л яри өнгөрсөн үү. Жинхэнэ судалгаа хийдэг. Ёстой тийш. Одоо манай заяа студ дээр
хоногт хөөрөмж, дуугаралт, хөгжим, хүмүүсийн vibe илэрхийлэмжийг судлаа байж хахад мөгийг битэр одоо чинь амьдрал дээр тэр мэдрэмж хүмүүстэйгээ дунд нь те зигзаг дээр ингээ уртч игээд ажил хийгээд би жишээл уурхад ростер хүмүүс тунд ажил хийгээд амьдралын хамтыг мэдрээд мэдрэмжээ ойлгоод явж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд хэлэх юм бол жимсэнд явж байгаа юм шиг. Амьдрал гараад аахан судлаа хийж явж байгаад хийх юмтай болоод ирэхээр нөгөө хууль бичих юмтай болоод ирэхээр дуунууд гараад эхэлдэг. Тэр ажил хийж явж байгаа бол эцсийн зорилго нь ерөөс энэ судалгаа хийгээд байгаа юм. Ер нь бол тийм. Түүнээс би уурхач юм болох мөрөдөл. Тэгээ яг энэ чинь бас нөгөө талхаа болмоор байна. Охиноо дижимээр нэгцэхээ асар шаламжламаар байна. Ахуйгаа бас аваавчмаар шүү. Тэгэхээр бас бусдын ажил хийж байгаа байхгүй. Явж хятад хэл сурж байгаа маань ч гэсэн сая би яриасан. Зогсчод байгаа байхгүй би. Тэгэхээр апдейт хийх хэрэгтэй болсон шүү. Тэгээд л яваад байгаа. Тий. Тэгжиж хууль бичих юмтай болохоор бич. Түүнээс дайраад бүгдийг ингээ начигнуулаа ичаар бичих юм болтгоо ч эсвэл сэдв байхгүй болчихсон. Яг тэгвэл хүн чинь айгүй нийтдээ мэдээллийг тавхан юмар л солилцож байгаа шүү дээ, тий. Хараад л үнэрлээд л сонсоод л хүрэлцээд л амтлаад л тий. Тэгээ бид ч яаж сонсдгийг нэгээд байгаа. Хомигдож байгаа байхгүй. Тэгээд тэр дотор чинь хүний огт мэдхгүй юм ингээ хийж ирдэг чинь хүн ойлгохгүй. Нөгөө урлагч үүргэнэ боддог. Ойлгомоор ш. Тэр өөр хүмүүсийн тархин дотор байгаа юмыг энд үзүүлж иж нөгөө хүн вау гэх гээд ш. Тэгэл өөртөө тэр нь байхгүй болохоор чинь яаж түүж хэлэх вэ? Яаж ойлгох вэ? Тэгэхээр адилхан л ингээл ажил хийгээл яваад л болоод л те салж нийлээд л амжилт болоод. Тийм. Подкаст таамтайгод баярлалаа манайхаа. Манай подкастыг мэдээж хамтран ажиллагчаар миний урд байнга байгаа. Экос цэвэр ус ажиллаж байгаа. За тэгээ та бүхэн анзаарч байгаа бол Экос цэвэр ус маань юм таг нь ерөөсө хаягдахгүй ингээд үлддэг болцсон. Нэгсэндээ бол Экосийнхан маань байгальтай хэлтэй хог хаягдalgүйгээр ийм гоё кампэйнийг эхлүүлж байгаа. Тэгээд ер нь бол одоо усны таглаа болвол тийм ээ маш их хаягддаг. Тэгэд ийм гоё байгальтай нийгэмдээ хариуцлагатай байгальтай хэлтэй ийм гоё юм таглаатай байгаа мэлээ. Тэгээ манай Экос цэвэр усыг бас сонгодогт манай подкастыг үздэг та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Экос эрүүл амьдралын ус. Одоо бас ойлоо ярилцлагаа төгсгөл рүү ингээд ер нь дуусчин. Тэгээд жоохон ирээдүйн рүүгээ ингээ хараад татаар одоо 25 жилээ хийн. Магадгүй 30 40 би ингээд цаашаагаа бол ингээд өргөжлүүлээд яваасаа л гэж фан хүний хувьд хүсэж байгаа юм л т. Одоо яг л ихэр болчиход байна. Айгүй их юм. Одоо ингээд нас жагчин тийм ээ. Ингээд том болж гин. Тэгэнгүүт одоо анх сонортой дийл хийжээс 19 төгтөд биш байхгүй юу? 40 төрсэн. Нэг тийм үүрэг мэдрэгдэж байна. Нийгэмд ахаад те буруу хийсэн мэдрэгдсэн шүү. Маш эртөө. Тий, одоо миний санахын 13 онд байх шүү. Алкогоолны зөв зохистой хэрэглээг бид нар нийгэмдээ уриалжсэн өөрсдөр. Яг тэр тухайд хүмүүс чинь бид нарыг энэ тийм дууж байгааг харчаараа ингээд байж дэлгүй юм байна гэж ойлгочдөг тий. Нэг баарны тавилга гэж ойлгочдөг. Уг нь өөрхийн нэг сард нэг удаа ч юм уу согтойг таарл өөргөө өмөргөн чааш. Ер нь бол тэр үед community club-ууд аяг ховор байлаа. Цаг заваа зөв зохистой өргөж өнгөрүүлэх нь аяг хэцүү байлаа ш. Нэг нохоо сонирхдаг хүмүүс чинь нохоо дагуулцаад богдуулж явж байна. Мацыг сонирхтууд нь ингээд тэрэлж рүү нийлээд сакс ингээд байсан гүштэй баг архины клубуд л байлаа ш. Бидний үеийнхэн. Тэг би нэг өөргөө өмөрж ярьж сонсогчгүй дээ. Бодтой гарсан алдаа мэн тэр ихгүй. Яг биологийнхоо өндөр хүчин чадалтай насан дээрээ сурж аваад бүтээх ёстой насан дээрээ харамсалтайгаар айгүй гарах хэрглэж цаг хугацааг одоо хогийн сав руу хийлээ шүү дээ. Тэгээ тэрийг ингээ өөрийн биеэр мэдэрчгээрээ тэр ер нь тиймстэй салтын тухай хин салсан хүн л яриа шүү дээ. Огт салж үзэг хүн хосуудгээ яриа сууж бол мал واخгүй те мэдгүйж. Тэр шиг бид нар өөртөө үтсэн учраас тэрийг өөртөөрөө ингэж үзүүлсэн бохоо. За алкогол бол ийм юм биш шүү гэж л одоо уриалсан. Тэр үе тэгж ойлгож ирсэн. Тийм ээ. Нийгмийн хариуцлага гэж юм заавал байх нэ.
цаашдаа бүр лаг бай том болъё гэж хүсэж байгаа бол энэ дээр маш сайн боддог байх хэрэгтэй байна. Одоо ер нь юу гэдгийг яг ийм технологийн үед татар хамтлагийн хувьд ч тэр ер нь Монголын ингээд хипхоп урлагийн хувьд шинэ артистуудыг ингээ хараад ер нь ойрын хугацаанд ирээдүйг яаж төсөөлж байна? Ямар гоё тийм ихтгэл найдвар төрж байна? Одоо нөгөө гадагшаага гэдэг үгийг л аяг сонсогчд нь хэлж шүү дээ. Тэр тэгэхээр цаг нэрсэн гэсэн үг. Тий. Бүх талаас. Бидний хувьд бол яг хоёр компани хооронд гэрээ хийгдэх буюу одоо мөс хагалж илаа шүү дээ. Sony Records, Sony Music-тэй гэрээ хийгээл. Та нар алхсан бол дараагийн үе гүүхэд бэлэн болцсон байна шүү дээ. Одоо тэнд зам гарцсан тий. Тэгээ нөөдөл чинь биднээс илүү хурдтай залуу супер шүү дээ. Нөгөөрлөл тавьж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахаар болчихлоо шүү дээ. Одооний артистуудыг англиарч ярьж чинь ойлгуулж чинь бид нар чинь бол гүй хөгжим бол нэг хэл монголоор болно гэдэл нөгөө англи хэлгүйгээ өмөрөө суучсан байхгүй тий. Сүүлийн асуултыг ингэж тавьмаар. 6 альбом байгаа. За энэ дундаас нэг дууга дахиад 2026 онд магадгүй 28 онд 25 жилээрээ хийгээвэл нэг дууга дахиж ремейк хийгээвэл ямар дуу байх? Бас яагаад? Миний бодлоор яг цагийг судалж явхад гарч ирсэн. Ямар нэгэн хамтлаг, уран бүтээлч нэг дуугаар хүн танигдсан мэт юм. Тэгээ тэр дуу өөрийнх нь амжилттай явсан бүх дуунуудын сэдвийг нийлүүлсэн нэг юм байт. Жишээлбэл татар хамтлаг бол хайрыг хүндэл гэдэг би нэрлэх гэдэг. Тэр дотор нулимс зайр байлаа, эсрэг өдөр байлаа, хорвоо байлаа. Бараг л бүх л манай дуунуудын сэдвүүд байлаа. Тэгээ нөгөө гүүж алаа малаач байх шүү дээ. Гүүж алаагүй ч тэр дотор явж байгаа. Тэгээ сүнс бүгд явж байгаа байхгүй. Хайрыг хүндэлж ингээд судалгаа бас яг тийм шүү дээ. Эхлээд нэг амар том сэдв тавьчихсан шүү дээ. Тэгээ хүн ингээд янз бүрийн юмнуудаа үзээд уншаад судлаад явуулсан детальчлаад бүр ингээд зэг дээр ирдэг шүү дээ. Тэр шиг юм л эхлэхдээ ингээд хоосон байгаа болохоор зориг нь юм шиг гарчгаа тавьд эхэлчихсэн юм. Эхний дуу жишээлбэл хайрыг хүндэл. Тэр манай одоо яг татарын бүхэл юмыг философиг нь агуулсан дуу бол хайрыг хүндэл мөн. Тэрийг дахиад хийвэл тийм гоё. Бас дахиад яг жоохон өөр зүүн нюанс оруулаад хайрламар байгаа байхгүй юу? Тий. Одоо ингээд би өөр дээр л жишээ татвал ярил л да. Клип нэгтэл ингээд харагдж байна л да надаа. ATM дээр ингээд амар очрлоо зогсчихлоо би. Яагаад ч юм ингээд анзаарсан чинь дандаа настай хүмүүс байна. Хаан банкны ATM дээр. Нилээд нь ч юм шүү. Тэгээ ингээд хараад исэн чинь дандаа хамдууд нэг удаа би ингээд буруутгаал. Яа одоо болтол тээ. Гэл технологийн хоцрогдолт. Яана би ирээдүйд бас л ингээл хамтуудыг нэг шилжиндээ. Тэр үед итэм шиг миний ойлгож чадахгүй. Заавал банкны ой миний ах энийг ингээд гэдэг төвшөндөө ирэндээ юу яах бол гэж бодож зогсчихсон чинь нэг авах уу дайрлаа. Мангас том юм. Лаазны цуглуулсан. Өөрөд дайрс. Тухайд би л амар ууралдаг. Удаа аашаа юм бэ өөй. Настай болохоор ч өөр ингээд яах ёстой юм уу? Их мэхээ яриад л уурлаа. Оочрол сураагүй. Гүн чи дараа л оочрол сурахгүй, ирэмбэлд сураагүй хүн гэдэг хэрэг ч амар зэрлэг үстэй. Гэтэл амар өөрийгөө зөвтгөх юмнуудаа яриад уурлаа. Ч зөвл юм чинь гэж бодоод. Тэгээ хүмүүс ч гэсэн ямар бүдүүлэг юм байна. Нөгөө ах оочр дайрж урд очингуудаа хаан банкны туслах үзүүлээд байгаа охиныг алиахтаа гэх нэг цаас барьсан. Энэ данс руу мөнгө шилжүүлээд өг гэдэг нэг карта ингээд тусламж авч. Нөгөө эмэгтэй ажиллаа хийж байгаа энэ их бохимдлыг амар болохгүй тул бошуухан ингэж явах. Тэгээ бид нар нэгэнт тэгээд дайрж байгаа хүний одоо яах юм. Бошуухан ингээд үйлдэлээ гараг банкны үйлчлэгээ аваа гараг гэд би нэлээд бохимдог ингээ хараа байжлаа. Тэгсэн чинь ах уу хэлж байна. Энэ данс руу шилжүүлээрэ 100,000 төгрөг гэх. Тэгээ нөгөө хүүхд чинь ингээ шилжүүлээд ахаа 8,000 төгрөг үлдэх нь шүү дээ цаана гэж. Зөөр шилжүүлчих. Ахаа гүйлгээний утгыг нь юу гэх гэсэн чинь аав нь гэвччих гэсэн байхгүй. Би шууд ойлгочихсан. Тэгээ би гайхаад тэрэн дээр ингээ амар төвлөрөөд гарч ирчих асуудаг байхгүй. Өнөөдөр яагаад хамтууд ингэж байгаа гэсэн чинь 1 сарын 1 жилүүдээ бүр нэгний өдөр байхгүй.
тэтгэр буугаад тэтгэрээ авах чаа гэсэн. Надад амар үргэлдмөр санагдсан. Яг нэг дахин ферм дээр будаагаар цацаад нөгөөдөл нь алдчихсан юм шиг муухай санагдсан. Өөрийнхөө хийсэн хөдөлмөрийг миний их орон, миний цаг үе дээр ямар амар юм бэ? Миний ийм байгааг бүтээж өгсөн хүмүүс, миний ээж аав шиг өө юм шиг хүмүүс алдчихж байгаа байхгүй их тийм дээр. Тэгээ сарын ихэнд тэтгэр нь бууцсан нөгөөдгөө аваад хүүхд рүү шилжүүлж шít. Тэр ямар хогийн амт юм бэ? Чи настай хүн байгаа шүү дээ. Ингээл би хайрыг хүндлийг дахиж юмэр санагдсан. Одоо энэ сэдв шүү дээ хайрыг хүндэлж. Хайрыг хүндэл чинь зөвхөн нэг ир юм харилцаа биш. Энэ их хорон хүн байх. Иргэн байх. Амьддаа бие биенээ харилцаад ашвалбургаан тэр юм шиг байгаа шүү дээ. Тий. Дээрээс нь заяа зүйл надад бас тайлбарлажсэн. Яагаад юу н хайрыг хүндэл гэсэн чинь одооны бидний аюу их ярьж байгаа сэдв шүү. Бид нар нэг аюу хүндлэгээ өчжээ. Уг нь амарт одоо чи ингэдэг нэг хайр, би ингээ хайрахгүй. Одоо ээж аваас хайраас үүсэж байгаа шүү дээ. Одоо яг уучлаараа нэг хуран шилнэс үүссэн хүн байх вэ. Гэхдээ тэрийг үүсгэж байгаа эрдэмтэн тэрийг бас хайрлсан л байхгүй юу. Ер нь бол их тэр хүчин байхгүй тий. Тэгээ ээж аваас үүссэн хайраас үүссэн хүн гэдэг чинь өөр хайр үсттэй. Тэгэхээр нэрийг ингээд өгөхдөө би биенээ хүндлэхээ өчгөр жоохон дууны нэр шиг сонсогдохгүй болохоор жоохон уран сайхны мөр хайрыг хүндэл. Хайр бол энд нэг хайр сууж, энд нэг хайр, тэнд нэг хайр сууж. Гадаа айгүй олон хайрууд төгжирч штэ. Нэг хайр чинь уурлаад гişүглээ үлээж штэ. Хүрийн нутагт байхад тэр ууртай цагтаа хүртэл санд юм биш. Хайрламар. Зам үүдээр орж ирээд хашил өгдөг нөгөө шарилж байгаа барьж өмсмөө санагддаг юм биш. Тэг орон ч тийм амар юм баггүй. Тэгээ тэрэнд чинь бас тэг хүний карма өрөнд байгаа юм шиг муухай хандж болохгүй шүү дээ. Тэгээд өөрийгөө хайрлаж байгаа шиг өөрийнхөө бүх юмыг хайрлаад ингэхэр чинь амар чухал юм байгаа байхгүй. Энэ зүгээр нэг юм янжин лам борхон тэнгэрийн юм биш. Энэ ч одоо чухал юм биш шүү дээ. Вау. Хайрыг яа би бүр хайрыг хүндлээр үүж бол. Тий, энэ ярилцлагыг бол ингэж сайхан жаргая гэж бодлоо. Хай дээрэж дуусгах нь зүг баг. Тэгээд их гоё бүр яг гоё төсөөлөл байсан ч гэсэндээ төсөөлснөөс гоё байсан зүйл нөгөө жагаа манаас нөгөө юу яаж шатлаа. Бидний ингээ бүгдийнх нь мэддэг дууг ингээд бас төдийлөн бас та магадгүй ярьж байгаа ч юм. Яг ингээд хэр бүтчихсэн те би бороог ингээд яахан ганцаараа яасан хайрыг нөлөөс тусаар ингээ би ингээд трийг нь сонсонгоо бас те одоо татаад ертөнц рүү нүртэл орж байна. Татар гэдэг хамтлаг одоо цааш дахиад гоё уран бүтээл зөндөө юм ингээд маш их гоё үр өгөөжтэй. Тэгээ би ч одоо өстой нөгөө өөрөө сонсож өссөн болохоор ч тэр тийм ээ бидний бүгднгийнх нь одоо тэр 2000-ад оны өсвөр насны залуу насны маш том хэсэг байсан учраас бас үнэхээр яг энэ талаар чин сэтгэлээсээ гоё ярилцмаар санагдсан сайхан байлаа. Баярлалаа. Тэгээд цаг гаргасанд маш их баярлалаа. Урилга бүлэжсэнд баярлалаа. Танд болон танай хамтлагийнханд бие махбодын оюун санааны, сэтгэл санааны хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Татар хамтлаг мөнхөд оршиг гэж бас хэлмээр байна. Маш их баярлалаа. Тий, саяны үгэн дээр нэг юм хэлэхэд одоо чинь 2026 гэдэг тоо календар дээр ингээл үлдэнэ. Гэхдээ мөнхөд л тэр 2026 байна. Гэдэг шиг татар тухайн цаг үеийнхаа жинхэнэ толин байж чадхаасаа гэж хүсдэг мөрөөдөл маань. Тэгээ тэрийг бэлдсэн одоо юм шиг сая хэллээ те бидний хүүхэд насны залуу наснд та нар бол салшгүй үетэй ингээд бичигдэл байж байгаа шүү мөнхөд байна шүү гэж хэлж байгаад чинь маш их баярлалаа. Татар хамтлагийн энэ гурвал бас үхлээр дуусгалтгаа гэж өрөмөр байна. Тэ одоо ахиж тэ би одоо энэ тэнд ивент дээр зарлахад хоёр баяроор нь бол зарламааргүй байна. Ер нь бол тийм шүү дээ. Сая тэ гуруулаад байдаг. Завсар авдаг бол эрүүл мэндийн маш шалтгаан байгаа. Тэгээд нөгөө судалгааны ажлууд ч бас аяг явлаа. Тэгээд жишээлбэл сая бид нэр буцаж нийлээл нэг доо хийцэн ба. Тэгээд нөгөө хуулж бичих юмнууд ч аяг их болцсон. Нөгөөдүүлэг ялцуулахад хар ажил, студийн ажил. Манай мөөгийн битүүрт тэр шин дууг арын алгаар сонсгож болох уу? Болцгоосон. За. Цаснаас сонсгоё. За супер. За тэгээ thank you guys битүүртээ бол 2 цагийн турш бол одоо үнэхэрийн гайхамшигтай татар хамтлагийн аяллаар ингэж хамт аялсанд бол та бүхэнд баярлалаа. Таалагдж байгаа бах гэж найдаж байна. За тэгээ мэдээж бид бүгднгийнх нь одоо нэг хэсэг байсан. Энэ гайхамшигтай ярилцлагыг бол одоо та бүхэн бас цаашгаа түгэж өгөөсэй гэж хүсмээр байна. Тэ та бүгдээс ганцхан л тийм зүйл хүсэж байгаа бит хоёр ярилцлагыг
аль болох цаашаа spread it, share it гэж хүсье. Тий. За тэгээ thank you guys 6 дугаар сарын дугаарууд маань үнэхээр гайхалтай үргэлжилж байна. Until next time. Сайн байцгаана уу Саруул ухаант монголчуудаа. Mono English Bookstore-тойгоо хамтран хүргэдэг 7 хоног болгоны номны хурангуй буюу Weekly Book Review яг энэ цаг үеэд эхлэхэд бэлэн болсон байна. За, Siddhartha гэдэг номоор хэдүүлээ book review-г энэ удаадаа хийх болно. За, ер нь бол Нямсанбуу гавжийг орсон дугаараас хойш би бол бас их олон подкастн дээр хэлсэн. Одоо гавжийг бол одоо багшаараа авъя гэж зөвшөөрсөн илүү одоо буддийн шашны бурхны шашинд итгэл үнэмшил маань бол нилээ энэ тал руугаа бол байгаад байгаа. За тэгэнгүүт бурхны шашины талаар бид нар одоо тэр хоосон чанараас ахуулаад тэр сүнслэг spirituality одоо өөрийгөө олох амар амгаланг олох inner peace энэ болгоныг их ярьдаг ч гэсэндээ яг ингээд бодит хураангүй маш ойлгомжтой юм work цөөхөн байдаг. Нөгөө бурхны шашиндаа ингээд илсээд итгэл үнэмшилтэй байхаар асар их юм унших, асар их лекцэнд ч юм уу ингээд юм сургаал ном судар унших шаардлагатай бол байдаг. Харин энэ Siddhartha энэ ном маань бол ерөөсө 140 идэхүү хуудастай. Яг агуулгын хувьд ингээд ийм одоо зүгээр хэмжээний хувьд гэх юм уу та ингээд бүх талаараа Нобелийн шагнал авсан Elie Wiesel Knight-тай их ойролцоо. Knight бол мэдээж Holocaust буюу 39-45 онд германууд ингээд германууд еврейчүүдийг одоо тэ хомроглон одоо хядсан талаар бол маш гоё ойлгомжтойгоор тэр Knight дээр бол Elie Wiesel бол гаргасан байдаг. Нэг гэр бүлийн нэг хүүгийн тэр түүхийг энэ дээр ч гэсэндээ Siddhartha одоо нэгсэндээ Буддагийн талаар л ном л доо. Будда Siddhartha бидний шүтдэг бурхан багшийн талаар бас маш ойлгомжтойгоор бичсэн. Тэгээд тэр утгаараа ч гэсэндээ орчин цаг гэдэг нь одоо сүүлийн нэг 50 жил гэх юм уу. За сүүлийн бүр баг 20 30 жил юм уу. Орчин цагийн номнуудын хамгийн лаг мундаг гэж байгаа илэрхийлэл бол их ойлгомжтой байдаг. Тэгээд Siddhartha-ч тэр Knight-ч тэр аль нь Нобелийн шагнал авсан байгаа. Яагаад үг тэр зэрэг үнэхэрийн гайхамшигтай агуулгыг маш энгийн үгээр их гоёор тайлбарлсан байдаг. За тэгээд Буддагийн талаар бол одоо 2500 жилийн өмнө Будда Siddhartha гэдэг хүү бол одоо тэр гэгэрх тэр замналдаа тийм ээ анх юу нь яаж туулж исэн тэрний талаар маш гоё энгийнээр ингэж хөөрхөн бичсэн байгаа 145 хуудасанд. За тэгээд нөгөө ингээд язгууртан айлд одоо төрсөн тийм ээ тэгээ бүр их юу 3 эмэгтэйгээ сонгоод их нэртэй болсон бүр хүүхэдтэй байсан. За тэгээд ордноосоо гарч явж агаад хөгшин хүн харсан, өвдсөн хүн харсан ингээд нэг нь бол амьдрал одоо ийм муухай юм байна. За тэгээ гэгэрлэг олох гэдэг энэ замнал байдгийг шүү дээ. Тэгээ тэрийг бол өөр ингээд их гой ингээд By the River Om гэдэг маш гой чаптруудтай уншихад их амархнаар буддийн сургаалыг бол маш гоёор ингээд шингээсэн байдаг. Гэтэ сургаал гэхэр амар тийм сүртэй зүйлэр бол биш. За жишээ нь ингээд материаллык чанар, сүнслэг байдал, энэний зөрчилдөөн юу юм? Тийм ээ? Өөрөө өөртөө заах болон одоо яг албан одоо ингээд сурах байдал энэний одоо ач холбогдол нь юу юм? За тэгээд байгальтайгаа инх тунх байх. За тэгээ амар амгалан байх, амьдралын урсгал гих мэтчлэн тийм ээ. Ийм гоё зүйлсийг бол одоо энэ номон дээр маш богинохын юм дээр их гоёор их агуулдаг. Ингээд уншихад бүр ингээд үнэхээр тайвшраад явцдаг. За тэгээд ийм гүн философийн одоо ухаанууд байгаа. Үнэхээр гоё юм альва зүйлийг эргэцүүлж бичиж байгаа тэр бичгийн хэв стайлууд байгаа. За тэгээд ийм symbolism theme энтергээд сэдвүүд нь их гоё. Тэр та бүхэн ингээд зүгээр одоо англи хэл дээр бол нэг upper intermediate за баг intermediate дунд түвшний хүн ч гэсэндээ ингээд нэгэд уншихад маш гоё ойлгомжтой. Бие мах бод сэтгэл санаагч гэсэндээ их гоё болгодог. Тэр утгаараа Siddhartha авч уншаад үзээр Herman Hesse Нобелийн шагнал авсан энэ хүний бол хамгийн алдартай ном гэж хэлж болно. Хамгийн их зарагдсан дэлхийд дахна хэдэн саяар уншсан ийм ном байгаа шүү. Анхаарал тавьсан баярлалаа. Нийтлэгээр чигүүрлээ. Mono English Bookstore.